Эрхэм үндэт үзэгчид та бүгдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүүгээрээ нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хоморт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хэрэг төх Монгол улсын гавьяат тасгалжуулагч Монгол улсын Арслан Бандин Ганбаатар морилон саатаад байна. За Арслан тарган давтаа сайхан цусч байна уу та? Сайхан цусч байна. Тарга ихтэй сайхан цусч байна уу? Сайхан. За зуншлаг сайхан байна уу? Видинкээ сайн байна уу та? Зуншлаг сайхан байна. Би сайн байна. Сүүлийн үед нутгийнхаа бөхчүү залуучуудыг нэлээд бас барилдаан юмд хараад дэвжээг нэлээд тэргүүлэх маягтай ажиллаж байна уу та? За яг манай Өвөрхангай аймгийн одоо тийм их модон хүчтэн дэвжээ гэж байгаа. Энэ дэвжээнийхээ бөхчүүдтэй бас бэлтгэл сургууль ихтэн хаяач гарч барилдааны үзэж цаадарын нь бас налдаанаг нийлүүлж хөл ажилт. За ер нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум гэдэг чинь аймгийн төвөөсөө зүүн урагшаа дум маягтай тэр говийн залгаа байдаг газрын билээ. Би нэг дундгуй замаараа нэг дайраад явж байсан. Нэг овоотой довцог дээр гараад ирэхэд яг тэр доод талд нь сумын төв нь байдаг юм билээ. Та ер нь тэр нутгийн айлхан хавьд нь одоо хүн бол төрвөө тийм ээ. Манай Баян-Өндөр сум бол Өвөрхангай аймгийн одоо зүүн талын талдаа зүүн талдаа энэ сум л да. Төв аймгийн Дэлгэр хаан Эрдэнэ санд Зааврын аймгийн бүрд Цөөл санд Дундгуй аймгийн Эрдэнэ талаас сумтай нийлдэг. Төв аймгийн Өвөрхангай аймгийнхаа загдаар өчтгийн сум байна. За миний бие бол яг одоо Баян-Өндөр сумын одоо нэг огнон гэдэг юм бомбот гэсэн тийм үү тийм ээ. Тэрний бомбтын гол гэж байдаг. Баян-Өндөр сумд 1958 онд төрсөн. За аав ээжийн талаас ер нь барилдаж носолддог бүх тих улсууд хэрвээ удам судраар ярих юм бол та ч бас аавын талдаа тайж гарлын улсууд байгаад байна уу? Тэгээ манай аавын тал бол аавын тал бол тайж удамтай юм дээ. Аавын одоо ноторныхын жидгийн аавыг бол одоо манай аав зэмлэлийн банд гэдэг. Одоо миний өвөө зэмлэлийн дүнлөө тайж юм байсан. Түүний эцэг нь Мятав гэж хэлсэн л бас тайж юм байсан гэсэн. Би бол тэр зэмлэлийн өвөө бол нэг муухан мэддэг. Тэр хожим нойно бол тэр мотожин систем алгаа. Тэр аав ээжийнхэн тэр нөгөө ихнэр толгой хэрэгсэл гэдгээс юм бол байсан л. Ээжийн тал бол одоо өвгөн гэлэнгийн ээж аавын тал бол өвгөн гэлэнгийн гэж юм сууд олуулаа. За ээжийн миний өвөг ээжийн миний аав бол Мочоо гэж өндөр томтой одоо метр 90 орчим байсан юм шиг байна. Тэгэл уцаа гомсдог энэхэн тэгээд барилдах нь ч байгаагүй хаа зүгээр бяртай чин толгой тийм олон дагуулгын хамсартай тэгээд чиндээ дэвчдэг тийм юм байсан. Гэж ярьдаг. Хүүхэд байхдаа номонд их дуртай хүүхэд байсан гэлөө та. Дамдангуй тэр Монгол бүх гэдэг номыг уншиж бүхэд анх хэрэг орхоссон тухай нэг ярьсан байсан та. Одоо бидний үсчин хүүхэд байхад чинь хүүхдийн номын сонирхолтой болдог. Одоо сумын номын сан гэж ажилтдаг байсан. Одоо тэгээд нэг номын студиуд чинь одоо нацрал дөржин тэмдэгтэн чөлөөжүүлээ нэг тийм одоо онцлог номонд тэмдэглэж төлдөг. Тэгээд би нэгээс бүгд угаасаа 15-6 хоноглон л өрөөхөн төрлөх сумда сурч боловсрол 8 дугаар анги өрөөхөн сумд өгсөн шүү дээ. Тэгээ бүгдийн дээр жидан дунгой Монгол өх гэж одоо ном байсан юм. Одоо бүхэн ном хавар байсан баг. Тэгээд тэр номыг бол уншиж одоо дээр үеийн одоо тэр Өст томгоосон сэтгүүлч юм одоо тэр дуурайрал өдөр энэ аврал одоо мундаг дээр зүйлдээ сайжруулаад одоо зүйлийг ондогонд орсон. Тэрний л одоо анхных нь ном байсан баг. Тэрийг уншиж одоо бүх гэдэг юм бол одоо ийм хүчтэй байх л та. Би л тэр үеийн төсөөлөн бодох тэр хүүхдийн тийм энэ одоо тийм л энэ ч байсан. Тэг ер нь одоо яг бас нэг
барилдаж ноцолдоод эхэлсэн үе үйл хэдэн наснаас эхлэв та? За яг ер нь хүүхэд одоо бидний үеийнхэн болоод одоо 67 он сургуульд хийж орсон хүн. Тэгээ сургууль орохын өмнө ч л одоо нэг ураг шиг ариулан дугал яруудыг аль том жоохон томорхтой зэрэгэл одоо мосор манасаа гэлээ татумалтай ноцолдож ирнэ одоо бидний сэжин амар цэцэрлэг ястаар хүмүүжсэн биш одоо тоглодог тоглоом гэж байсан биш. Хүүхдийн наадгаар зөвлөнгөр тоглолдог модон шилбүүрүүнал самца одоо буруу оруулж одоо шууд болгодог үеийнхэнтэй ингээл дарсан газар л одоо барилдаа ноцолддог тийм л байсан үү дээ. Яг хөө тэгээд ер нь биндэмгийн багш одоо туртай манай замдч одоо биндэмгийн багш нар мундаг бас сургууль манай миний одоо бас үндэсний үйл багш нарын нэг бол аймгийн зас эдэн судна гэж юусан. Тэгээд тэр бүхэнд их туртай багшийн сургуулийг энэ Баян-Мөнх аврагт нэстэй хамт өгсөн гэсэн. Тэгээд том бийтэй хүүхдүүдийг бол би одоо туранхай дээр мөндөр хүүхдүүсэн шүү. 6-7 өсөлтөөр хоромд нь барилдуулаад тэгээд ерөөсө дуудаж чираад аванд нь барилдуулаад байдаг тийм байсан. Тэгээд хонайн дуурангитай төгсөөд сумдаа нэг барилд наадамд хэлж гарч. Одоо зэргийн зэмисрэн гэж нэг 2 давсан юм аа. Тэр үчирэн 64 бүх барилддаг нэг том бүчүүдэд нь жоохон хүүхд өргөө тавьчихдаг. Тэгээд биднээс төлөв үеийнгийн юмнуудтай ч 1-2 доонд тааралдаг басна. Тэгээд 1-2 3 доонд эмээсрэн боломж биш. Тэгж яг үндэсний хүүхдүүд гэж барилдаж байсан баг. Тэгээд таны амьдрал бол одоо энэ Монгол бүх алдар нийгэмлэг гэдэгтэй бол одоо салшгүй холбоотой юм шүү. Тэгээд сургуульд явах уу, цэрэгт явах уу гэдэг сонголтын дээрээс цэрэгт мордол энэ алдар гэдэг их айлын одоо тогоонд багтаж орж ирсэн юм уу та тийм ээ? Би Уранга дээр 10 жил 9 дугаар ангитай байж байгаа. Тэгээ нэг өдрөл суугаад Улаанбаатар хот руу манай ээжийн дүүнэр нь бодод байсан. Зөмрөн ээжийн талын аавын талын ч аавын дүү муу бодод. Тэгээ наашаа ерөөсөө татаад Улаанбаатар хотод ирээд энэ одоо хойдолд ч одоо ганцхан том 10 жил байсан 17 дугаар сургууль. Тэр сургуульд орсон. За. Тэгээд тэр сургуульд орсон одоо тэр манай тэр сургуулийн биндэмрийн багш нь Хөхөө гэж тийм бүхэнд их дуртай бүхэн сэрс ижлүүлдэг усан юмгийн бүхэн юм байсан баха. Тийм багш байсан. Тэр өгсөлөд ингээд бүхэн дууланд яв гээд нэрмэр ингээд гаргаад наачихсаар тэгээд дууланд нь явдаг. Ингэж л эхэлж байлаа. Тэгээд манай 17 онд спортын 17-ос ч юм бол одоо мундаг сайхан тамирчид өрлөө шүү дээ. Анаа одоо гэсэн гайхаас хөлжүүлсэн асуугаас 17-гийн. Оо тийм үү. Тэгээд намсараа жуулцах 17 төгсчихсэн. Зөндөө бүгд. Одоо ингээд зүйлүүд гавьяд 17 төгссөн. Баяр сайхан замаанаас 17 төгссөн байна. Тэгээд намсараа ч юм бол миний дээд ангид байсан. За бол доош болтоо надаас доор. Баяр сайхан замаас дөрөв төгссөн байна. Тэгээд барилгын нийгэмлэгийн харьяа ялдагддаг. Тэгээд нийгэмлэгийн аврагтууд сургуулиас баг болж ордог эдэн хүүхдүүд барилга дуртай эдэн сексэнтэй хүүхдүүд дагуулаад тэгээд хөл тэмцээнд саан бод чөлөөд үндэсний хөл ингээл оруулж тэгжэл бүхий спортоор хийж ирсэн байхгүй. Тэгээд 1976 онд Монголын пианор сурагчдаас тэгээд гэж болсон. Дөрөвдүгээр сүртгээд гэж болсон байна. Тэрүүнд одоо Сүхбаатар дүүрэг гэж Сүхбаатар Орион гэж байсан. Тэрний дээр ялгарч оролцож би хотод хотын аврагтанд дөрвөлээд улсад шигшээ тэмцээнд би мөнгө медаль авч байсан. Тэр үед л бол одоо барилгын нийгмийн дасгал зөвлөсөн одоо хожмаа бүхийн одоо ус өндөр дасгал зөвлөсөн. Сулмны багш Баясгалан багш анивднээс өдөртөө тэмцээнд оролцож байсан. Тэгэл 10 дугаар ангийн төгсөөл
одоо тэр үеийн чинь конкурс шалгалт өгнө бид нэр өсөж байхгүй тэгээд нэг код өгчдөг тэгээд өөрийнхөө тэр кодны гардал одоо авсан оноо моноогоо хардаг. Тэгсэн чинь нэг тийм техникум яваар байна. Тэрүүнд нь бас нэг тийм дурггүй энэ үнд чи явахгүй маяг юм дүү зэрэгч явна тэгэхээр нь юу зэрэгч аа тэгэл зэрэгч яваал конкурс өгөөдөрч наадам өнгөр зэрэгтэй ч юм уу нөгөөдөл ч юм бол оны зэрэгүүд ч 5 сар ч 6 сар тэрсэн. Тэгэхээр араас нь явчих болдго юм уу? Сүүлийн нэг 10 жил мөлөөс тасцсан хүмүүстэй тэгээд татчихдаг байсан. За за. Тэр зүгшэрсэн зэрэгээр эрдэмэд манган шатныхан боловсролыг болчихсон. Манайс чинь нэг дүүгийн юм зэрэгтэж бол тэгээд тэр үед чинь 1000 зэргийн гаранти гэж байна. 1000 зэрэг л байсан багт 1000 зэргийн гаранти гэж байна. Улаастай гол шараадны цаан дээр улаастай гол гардаг байсан. Тэгээд бүтэн сая болгон агсаанд л болно л доо. 64 зэрэг барилдуулдаг. Тэгээд тэр үнд би барилдаж эхлээд нэг үзүүрүүлж байна усан. Боин жаргалч үлээ одоо сүлдэн бас барилдаад байсан. Тэр нөхөр дөрвөж байсан. Түүнийгийн дараа нь бол мэдээ дөрөв том барилдаан ч байсан. Би дөрвөлцсөн. Тэгээд нэг дөрвөлгээр чинь нэг 48 цагийн 72 цагийн чөлөө өгдөг. Тэр чөлөөгөр нь арчдаг. Нэгсээр бол нэг гарантийн барилдаж нэг үтсэн юм байхгүй. Тэгээд цэргийн гарантины албанд дуусгаад үндсэн гэдэг сонгонд бийцсэн байна. Тэгээ сонгонд очиод бидний үед чинь одоо армийн аврагчдын жилдээ 2 болдог юм биш үү? Тэр шинэ зэргүүд армийн авраг гэж боддог байсан. За. Тэр шинэ зэргүүдийг армийн аврагаас алдар нийгэмлэгт авах зэргүүдээ сонгож авдаг одоо барилддаг нөхцөлдөг. Алдар нийгэмлэг чинь заавал бүх биш одоо бүхний бүх төрөл байна. Тэгээд өнөө шигшээ уугийн бүрэлдэхүүн нэг алдартсан бас тийм шигшээ ууг спортын цуцлоорот гэж тийм ороттой. Тэгэл би шинэ зэргийн гарантинаас нь шалгарсан билгүй намайг одоо энэ өвгөнгөө өгч дандиншэр багш хоёр алдар нийгэмлэгийн бүхний салаанд одоо тамирч нар авч. Тэгээд зэргийн анги дээрээс нь бол тэр дугуйда улсын нэгэн султай ус одоо улсын занцын дэвш одоо гавьяа тамирчин цэн дэвш. Очиж намайг алдар тавьчих гэсэн тийм л төвхтэй юм байна. Тэр нөмөндөө сайхан багш нарын хангачээр 77 оны дэл зэрэг төрөл тэгээд одоо би 35 жил одоо зэрэг байгаад тэтгэврөндөө султаа. Тэгээд энэ зэргийн юунд шийдсэн те. Тэгээ одоо тэгэхээр чи цэрэг татагдаж ирээд үндсэндээ бол нөгөө нэг хугацаа цэргийн албан хаагч чинь шууд тамирчны амьдрал руу шилжчихсэн байх гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгээд спортын тусгай тэгээд зэргийнхээ юуг засаг зургуул шигшэл мөксөл хийлгүй хөө. Гэхдээ ерөөсөө шигшээ үгийн тамирчин эсвэл одоо өдөрт 2 бэлтгэлгийн улсын авраг маргатаа одоо улсын аврагт орох юм бол одоо гараад одоо байрлаад одоо ингээд тусгай бэлтгэлгийн тэгжэл эхэлж энэ алдар нийгэмлэгтэй үзээ авсан. Одоо миний багш нар бол ардын мөрчлөлтийн гавьяа тамирчин олимпиада гавьяас медальтан бандажер багш манай алдрын ахлах багш. За самжуудаас үл дэмний үндэсний өхөн багш. Ардын багш гавьяа тусгажуулагч дөвгөн багш манай. Энэ аюурны шигшээ уур дээр бол одоо хөдөлмөрийн баатар ардын багш гавьяа тусгажуулагч насан турш багш манай. Чанар багш манай нэрийн гараар л одоо зэрэгтэй самжуудаа оруулаад байгаа шигшээ дээр би 78-аас 88 хүртэл 10 жил улсын шигшээ удирдах хийлсэн. 88-аас 98 хүртэл алдар нийгэмлэг дээр би үндэсний өвгөө тасгалжуулагч ажилласан. 98-аас 2000 снагэрмад 2002 он хүртэл чөөн одоо би энэ үний чирэгцэлтийн төвийн дараа ажиллаж байгаа. Тэгээд энэ сургуулийн нэгдсэн төвийн дараа ажиллаж байгаа. Засварлалтын чирэгцэлтийн нэгдсэн төв гэж. Одоо армийн хэмжээний одоо
орол одоо бодитын дэвэл гэсэн үг дээ. Үүний дараагаар бас нэг 10 жил ажиллаад. Тэгэл зэргийн өндрөөс нь тутаас үсвэ. Энэ орондоо бол яг нөөрэнгөө андасгалж өгч ярьж байсан түүрэнгээ зүтэйгээ тасалж өгч усны гаргаж ирлээ. Алдарт ирээд одоо энэ мундаг багш нарын шав болоод тамирчин болоод эхэлсэн. Тэгээд одоо ер нь амжилт яаж гарч эхэлж байв одоо? Алдар нийгэмд бол ерөөсөө нэггүй хэлэгч юм бол яг улсын шигшөөгийн ил хэмжээний тамирчид барьдаг байсан шүү дээ. Тэгээ яг амжилтаа одоо самбжуудаар бол би самб улсын аврагын завсруу 3 жил хийсэн. Бас нэг 3 мөнгөөрөл 3 мөнгө хурдан чуудаагаар би улсын аврагын 4 жил хийсэн. Бас нэг 3 мөнгө тэгээ манай зохиогддог олон улсын тэмцээнүүд лос медаль медаль. Тэр үед бол биднээс энэ Европын орнуудаар одоогоор бол энэ Европын сургууль тэмцээнүүд шүү дээ. Том одоо нэг чуудаагийн энэ тэмцээнүүд одоо Чех, Унгар, Герман, Болгар, Тбилис гэл эднээс бол одоо бүгд нь оролцож тавсаа талавч санал барин жаалж явчихсан. Хэдэн килограмм дүрэлдэг байсан та? Би эхлээд одоо 86 дүрэлдэж байгаа суудаа хасгарын тав дүрэлдэл. Энэ чинь та. Эд залуудаа таны өндөр хэд орчим байсан? Сэтэр 83 дөрвөл орчим байсан баг. Үндэсний бүхний одоо амжилтууд ингээ гаргаад эхлэхээр бол аянда их спортоосоо хүмүүс ингээд хөн дээрээ дэвчих шиг байдаг тийм ээ. Тэгэхээр та яг ингээ шигшээ багт самжуудаагийн тамирчин байх үедээ олон улсын тэмцээнээс ер нь хамгийн том амжилт гэвэл ямар амжилт байна? Одоо самбар бол би одоо Варнаа улсын тэмцээн, Мосгов Арлан баярын тэмцээнээс мөнгөн медалууд авчихсан, Болгараас авчихсан. Жуудаагаар бол одоо би Болгараас мөнгө өрүүлэхгүй. Одоо Унгар, Чех, Герман улс шагналт байранд төлөвлөлт өрүүлсэн. Хамгийн одоо сүүлд жуудаагийн тэмцээнд би 84 оны олимпиадч манай нөгөө социалистормуудад ороогүй. Тэгээд тэрний чинь олимпийн хэмжээтэй нөгөө тэмцээнүүдийн зохион байгуулалт Польшийн Варшавад жуудаагийн тэмцээн бол тэрүүнд би шагналт дуурайнд орж ирсэн. Тэгээд энэ зөндөл явж ирсэн. Тэгээд Солонгост ч хийж байсан. Дуурайнд орж ирсэн. Хамгийн анхны одоо цол гэвэл үндэсний бүхөр хаан та ямар цол авсан бэ? За үндэсний бүхөр чинь манай армийн аврах гэж болдог байсан. Үндэсний армийн аврах. Тэрүүн армийн аврагт ч одоо мундаг ажилладаг. Одоо Адбатар аврагын Арслан цолтой байсан. Зэндвис цаан, Гочоо сүрэн цаан тэгээд энэ Баяраагаар бор харцаг нэг бүгд орно шүү дээ. Баатар гооны чинь 80 мил тонц барилддаг бүгд орно. Тэгээ одоо арай дөрвөн нь бол цэрэндэгт гаврын нэдний сурталчилсан юм лээ. Тэгээ тэрүүнд би 80 он гараад тэр армийн аврагт хаврна. Тэр он гараад армийн авраг авсан байх та. Аянд үү. Тэгээ чинь 4 төлөө 5-д орж ирсэн. Энэний дараа л. За. Тэгээд зэрэг арсан цол авсан. Тэгээд зэрэг арсан цолтой нэг 3-4 сар болсон. Тэгээд улсын наадмаараа 80 тонн ачимлсан. Тэр үед чинь яг цэргийн арслан гэдэг цолоо чинь бол төрүүлсэнд нь зөвхөн төрүүлсэнд нь биш байсан юм байна тий? Яг төрүүлсэнд нөгөө болцоо биднээс орох шанс байхгүй шүү дээ. Дандаа ч улсын зан арслан тийм улсууд байгаа ч. Түүний дараагийн хамгийн их цолгүй улсуудаа өгж байгаа юм. Цолгүй улсуудаа. Зөв. Тэгжил авчихсан. Тэр та хин давж хин дунсан байсан бол одоо санаанд байдаг бол одоо бараг байхгүй дээ. Яг нь өөрсдөө хэмжээнд зэргийн цол орж ирсэн улсуудаа хайж нөгөөдөл нь зарим нэг нь хайж заримд нь онжил тэгжил зэрэг арслан болсон. 80 онд одоо улсын начин цол хүртэхдээ та хэд дэх жилдээ улсын наадам зодголж исэн бэ? 3 дахь жилдээ. Анхны 2 жил нь.
78 онд улсын баяр наадамд сотоглоод 2 даваад 3 даваад энд өч мягмар зант. За. Тэгээд 78 онд ч мягмар зан болдог жил нөх. Мягмар тэр жилийн зан болж ирсэн. Тэгээд 79 он 4 даванд одоо энэ усын тулгаа зан тэр 4 даванд тоноо тулгаа занд очиж ирсэн дунд өрөлдөд. Яаж унсан? Тэр өмсөөч юм одоо ороод хөлөө хөхтэй зингээ алгадсан чинь тэр чигээр ингэ гэдээсэн чинь даваад зүсэн байгаа даваад тэгээ барыг өмсөөч нэг юм хайшиж тэгээд. Тулгаа зан ер нь ямар хуу барилдаантай бүх байсан бэ? Их л гоё ганган нэг тийм сайхан бүх байсан тийм ээ. Мэхэндээ ордтой биартай дэсэрч өрөлддөг. Ер нь тэгээд өдөөнөөс орж ирэл тэгээд улсын аваргаар биднээс зөндөл цагаан сараа зөнд самжуудаг улсын аваргаар ороод нүс металл таван мөнгөрөдөд нүс өссөн төс спорт мастер шүү. Тэгээд актер дэсэрч өрөлдөн яг нүсийн шигшээд нэг хичээлээгүй. Тэгээд өдөөний юм болоод одоо жоохон одоо нэг өндөр нагрузтай ачаалтай бэлтгэх юм бол бас жоохон тийм бэлтгэл авч чадаагүй. Тэр чи юун ч болттой тийм ээ. Мөргөө өрөлдөнтэй тийм юм байсан да. 80 оны улсын баяр наадамд одоо та тэгэхээр өөрийн багш өвгөнхүү харцгаар тав давж Монгол улсын начин цолгорцсон байх нь. Тэгээ би ч 80 онд уг хаалгадах гэсэн. За. 77 оны цэрэг. Тэгсэн чи гэсэн жамаг алахгүй одоо өдрөө юу болгоно гэдэг. Цод улсын цол авах хэрэгтэй чи улсын цол нь болж одоо энэ жилийн сайн бэлтгэдэг юм энэ жил чадна гэсэн. Тэгээ намайг энэ дэмжин биш томаач гэж юусаа халагдана би одоо ингээд сургууль соёлд орно гэдэг. Хаалгадах би ч юм начин болгож. Гэлөөс тэгээд тэгээ ядахсаар байгаа одоо тэгэл явах. Улираац. Халагдахаас өмнө улираа ахлаж болгосон. Тэгээд зэрэг арслан болсон. Тэгээд юм дээр хэлсэн та сенатын дөрөлтөл нэг хоёр давтсан тэгээд уран даваад шотойнер дөрөлт. Батулиг төсөс мадавсан замчин нэг илгээ энэ даваач юу чингэх. Болгоны дэсэх батулиггүй гадагсан. Батулиггүй юм уу? Энэ зэрэгээс сонгогчоо жимсэн гэж юм байсан юм байна. Тэр хоёрын нэгээр давсаа ихний аган давсан. Чөөжим царан давсан юм лөө. Тэгээд 4 даван спортрын дуусан зооцрон намайг аваад. Зооцронготойгоо бэрэлдэж. 4 даваа тэгээд 5 даваа дуусан маань авч. Тэгээд начин болсон. Тэгээ одоо 80 он начин болоод цэрэг ирсэн хүн тэндээсээ тамирчин болоод тэндээсээ буруу сайхан ингээд үндэсний бүхийн цэргийн арслан гээд улсын начин гээд цолууд аваад явж явах хосоо одоо тэгээд спортын мастер болоод одоо тэгээ яг онцон дээр үстчин бас юм спортын мастер чинь сарын онцон зэлэн дээр 50 төгрөгийн нэмэлт өгдөг гэсэн. Зөө. Тэгээд мастер улаан тэр одоо мастерын шалгуур бол мундаг том жилг дуусаа аврахт одоо 3 медаль авч өгөөж мастер спортын мастер болно. Нөгөөх нь бол одоо олон улсын тэмцээний 1 медаль дуусаа аврага 2 медаль авч өгөөж болно ч юм тийм шалгуур болттой. Зүг мастер болох нь. Тэгээ тэр болцлыг биелүүлнэ гэдэг чинь бас амаргүй тийм ээ. Одоо ч л одоо хүн болгонд хизээж хүн болгоод олсон хэмжээний мастер. Хүн болгоо юм яасан. Одоо ерөөсөн толгой хэрэгчих юм шүү. Бараг одоо аман дараа хүн болдохгүй цөмрөө аймгийн арслаад болцсон юм байх юм шүү. Мөрөлдөө чарж байгаа. Тэгэл хэдэн зуун жарслан байгаа юм бүү.
Тэгээ 80 онд одоо начин болоод 81, 83, 84 гээд одоо 85 оны наадмыг хүртэлх одоо улсад төрүүлэх хүртэл тэр наадмуудад ер нь та яаж барилцсан бэ? 81 онд чинь 60 жил болоод би 4-5 онд Завхны Батбаяр гэж улсын чинь бас манай алдарт байсан. Тэр онд унтсан. Их уулын Батбаяр начин. Тосонгийн. Тосонгийн. Тий. Их уулагч Батамгалан. Тэгээд дөнгөрсөн дөө яг. 82 онд би 3-5 онд Хөвсгөлийн Хотгонбаяр гэж аймаг ярьсан байсан. Тэгээд нам авах гэдэг нэг маам авдаг. Та задуу энэ начин гүйцэх. Тэгээд очиод ам авсан чинь Хотгонбаяр гэж ерөөсөө заад маланд барилдгаа өдөөнөөс хаанахыг өдөөнийх нь өөдгөл авч ийгсэн чинь. Нөгөө төвчөн тэгээд ингэж жоохон тэр чинь бас нэг жоохон бороо орсон юм. Гэтэл гарцаагүй онсолд. Тэгээд нэг хил амархан хийчих юмсантай шинжтэй суулгаад тагсан чинь жоохон тэг альтер маяг тоогоос унаад утсан. Нөгөө төвчөн украад татсан юм байна. Тэгэл өрөөнд онд очсон. 83 онд 55 онд одоо энэ Баян-Улгийн улсын харьцаа багттай дундгийн 55 онд. За. Тэгээд багт тэр жил би бэлтгэл их сайн байсан жил юм байна. Тэгээд улаанхуу биднээс энэ дундуу улаанхуу тэдэн зэрэн тогтоохтой нэг гал уулз ийшээгээр заяа намайг аваад бас. Тэгээд бэлтгэл дээр л одоо бас нэг одоо цомоцоо хийгээл тэгээд багт даваа юм ч юм уу нэг тонхол юм байна би. Сэнтэр нэг янз бүрийн баримттай босож ирэл гэсэн багттай тонхол юм. Тэгээ яг л багтаал тунсал та. Тэгсэн чинь дөрөвт улаан хог хийсэн байхад. Улаан хог утгаа хийчихдэг. Тэгээд би бэлтгэл дээр багтын тэр михийг ус мэдээ хариултал юм. Ус мэдээ бэлтээ байна. Тэгээ заалмал багтайгаа хайчаад байдаг юм зөв л хайчаад байдаг. Тэгсэн хайчих тэгээд чинь зөвлөд атлан хэл юм утсан. Улаан хог өнцөд иргэн би. Тэгэж тулаад очсон чи намайг арчуураач одоо би багттай тунлцлаа. Багт чинь ерөөсөн барилдаан гів гэдэг өөр хэн зөвлөө палгал золгоцсон. Солонготоор арын шуудганд орол надаас том бийтэй масктай хэлтэй. Татал утгаадсан ч л алах чи чаддаг гэсэн үзсэн. Тэгээд магтаадэрс удааг үнэ чинь энийг чамайг бол би сайн бүх юм аа гэж яа. Би ардишэн 2-3 алхсан чи алхсангүй гэж. Алхахгүй сууж иргээд. Намайг давчих. Ингээд таван очсон. Багт харцаг ер нь өөрөө ямар хөө барилдаантай бүх байсан бэ? Яг өөрөө чөлөөтэй хүн хөлдөө алт. Чөлөөтөр одоо манай Монголын одоо үнцэнгийн нэг номер одон жил байсан юм шүү дээ. Одоо Азийн аврага, дэлхийн аврага. Одоо бас Монголын нэрийн хүмүүс олимпик цатгэлжл байсан юм тий. Улаанхүү начин та нар бас нэг үеийн их сайхан найзууд уу? Тэр зэрэг сайхан найзууд биднээс ерөөсөө их олон жил үеигс одоо гараад. Тэгээ 84 онд бол бас сайн байсан би. Он гараад 84 оны он гарчаад улсын авраг шилруулалт тэмцээн болдог. Тэр улсын авраг шилруулалт тэмцээнд нь би одоо Баян-Улгийн аврага зөрөндөгдөх аврага Хадбаатар аврагын дараа би 4-р байранд очсон. Хүү 3 мундаг аврагын ард очсон. Тэгээд 4-р байранд очсон. Тэгээд уг гайгүй байсан жил. Тэгээд 5 онд давааны юм зантаа дунаад. Тэгээд очсон. Давааны юм зааны барилдаан ямар уу? Давааны юм заа сайхан яг хөтэ ерөнхийдөө тийм тооцоогоор барилдаг юм л дээ. Гашрын дэнтэй тэр тэгвэл ингэж ингүүл ингэж гэж давхар юм бодсоор байгаа юм хийлгүй урдан хөдөлгөөнтэй өндлөл унцдаг. Тэгээ мэрэд мүлжөөж яваад бас гайгүй сайхан барилдчихдаг сайхан дөмжөндөө дангтай. Сайхан биднээс үслэг сайхан найзууд нэг жилийн ачин тэгээ дараа нь одоо бид улсын аврагт дөрүүлгээд спортод дөрүүлгээд таван юм маань 2 дор цаан цалгаж ирсэн. Ийм усод байхгүй. Найзууд амжилт бол их тун цуг яваад байсан тийм ээ. Зоож биднээс. Заар нэрэлдэж донохтойгоо давхтан давж
мэдээж бас өсөд байгаа. Тэгээ 1985 оны наадамд бол одоо та 6-гийн даваанд Батар эдэн аваргыг, 7-гийн даваанд Мөнхбат аваргыг, 8-ийн даваанд Баян мөнх аваргыг, 9-ийн даваанд Хадбаатар аваргыг гэдэг ингээд одоо Монголын нэртэй сайхан 4 аваргыг тийм ээ. За тухайн үедээ бол яг Хадаа аварга гарсан байсан. Батар эдэн аварга улсын цол дөнгөж авч байсан тийм ээ. Нөгөө хоёр нь бол аль хэзээ солондоо хүрсэн. Олон төрүүлцгээсэн байсан. Тэгээ тэр их сайхан наадам болж исэн бах. Начин цолтой хүн төрийн наадам төрүүлнэ гэдэг бол бас ховор тохиол шүү дээ тийм ээ. Тэгээ тухайн үед та ер нь өөрийгөө хаа хүртэл барилдах ер нь тооцоотой байсан. За би энэ жил нэг тийм цол авчих юмсан, ийм цол авчих юмсан гэсэн нэг тэд авчих юмсан гэсэн багцаа ер нь. Ёо нуурд наадам үлгээс урд улсын аваргаар 4-д орчихсон. Тэгээ 3 аваргаас үстэн аяал 4-д орсон байх баг. Тэгээд заал танхимд тосоо зүрлээд 4-дүүлдээд төрүүлээд ингээд байдаг болчихсон. Тэгээ урдчлынх нь 2 наадам 5-ын даваанд тунаад бас 5-ын даваанд 2 гараад үтцсэн. Тэгэхээр ямар ч байсан бол 5-аас дээш барилдана гэсэн тийм тооцоо байгаа. Одоо тэр тунах байх. Гэтэ 5-аас дээш барилдана. Ямар ч байсан цол батлах бол ойлгомжтой гэсэн тийм. Золоод баталж чинь гэдэг тийм заан болно гэдэг ч одоо том бодож байгаа гэлтэй үед. Гэтэ ер нь яг өөртөө мэдэх итгэл сууж байсан. Өөрсгөө гол өсөлт төвчтэй бол одоо аяад байдаг тунаагаа л хайж байл үлдэн дэшээ гарч байгаа. Тэгээ тунаанууд гэдэг ч юм бол 5 тунан, 6 тунан, 7 тунан ч юм уу одоо зааланд бол тийм ээ. Тэгэхээр би ч одоо зааланд одоо давааны таш тунд юм уу, баяраатай тунд юм уу гэдэг үл дээшлэх юм бол одоо 40 зантай тунах юм уу, мөнгөнтэй тунаад ингээд заал маландаа бол ингэж өрөлдөх шээ нэ. Батар зантай тунах юм уу тийм ээ. Тэгээ 85 онд л би 4-ийн даваанд ам аваад өөрөө энэ улсын нэгэн гавьяа засгалжууд улсын төр мөнхийг за яваад ажиллаа. 5-ын даваанд 3 хүнээс давааны ам авах. Давааны 1300 авсан. Тэгэхээр Батар эдэн улаан хүүн чинь таа 3 асуу. Балжин Балжины аврах таа. Балжины би 4-аас авсан баг. Тэгээ намайг авахгүй 5-ын даваанд. Тэгээ би давааны маяг авчиж байгаа. Тэгээ Балжины Батар эднээс баг. Тэгээ 6 Батар эдэнтэй тунаад. Батар эднээ 7-д муу юу гэж намайг авсан. За. Тэгээд нөгөө дөрөг 8-д баяна өрөө стада тоглохгүй. Тэгээд нэг тэр үед яг үгүй 2 мөнгө цая хата эднүсийн завсраар одоо начин зултан гарч ирнэ гэдэг бол их ер нь байж боломгүй тий. Магадлал багтаа байсан. Тэгээд шууд гарч ирээд дарслан болсон. Тэгээд дараагийн жил нь тэр данаар тэр төрөөрөлтэй нүдээр мэдчих юм. Дараагийн жил нь бол зөв 85 оны улсын аваргаар ороод би чинь Батар эдэн төрүүлдэг улсын аваргаар хад 2 дөрөв. 3-ны орсон. Би 5-д орж ирсэн гэдэг. Орслон болсон хэрэг 5-д орж ирсэн улсын аваргаар Батар эдэн дуунаалдаг гэлээ. Тэгэхээр улсын цол авсан наадмынхаа дахиад та нэг сайхан дэлгэрүүлээд ярил тийм ээ. 5-ын давааны барилдаан жишээ нь ямар болж ив 6-гийн даваанд одоо Батар эдэн аваргыг яаж хийж ив гэж ярих юм бол бас их сони юм болно доо тэр. Гой дурсамжууд байгаа даа. Тэр одоо яг гарч ирж байсан доо. Орсон заалтай хүн дөрөвдүүлдэг болсон. Тэр шуудгнаас хөрөлдөд бярдаж өрөлдөд тэгээ Батар эдэн аваргыг нуссан. Надад 6 дуунстай шигшээтэй хамт бэлтгэл сургаал хийдэг. Хүчний гинтгийн зэрэг гэх нэг тийм энтэйгээс ирсэн гэл. Тийм том бокстой баг зэрэг байсан. Тэгээд энэ чинь зэрэг дээрээ сэлэнгийн гайл руу хэл дээр гайлын шалгах гайлын юу хийж үсэн. Зэрэг тэнцээж тэгээд машин хүчит ирсэн. Тэгэд би ч ахлагч утсан том мөрчин шашаад орчихсон. Лист улсын цолтой болчихсон тий. Аврал болсон байсан самгүй томтойгоор. Тэгээд улсын нэгэн болсон. Заалтай гомбе даралтнаа.
Тэр үедээ хүүгүүд одоо том болоход нь чудаа самжуудаагаас бас таарч байсан. Тэгээд цаатан гүнд таарч байсан. Төвсөн надмаар яг үедээ 6 дунаад. Тэгээд би амархан хийсэн далавчд барьж байгаа тэгээ харвч игэм дахимыг одоо надгуулсан нэг барамтлаас ингэж ууцаагаад ингэж дууж. Тийм ихээр айсцээ. За 5 яг хоо 6 доторд энэ 5 даваа намайг авсан. Урдан даваа нэмд нэг унсан. Тэгээд би одоо жоохон бодолтойхон сайхан өрөлж байгаа тэгээд давхар өдөн дээрээс байсан. Татаж гаргаад үлзүүн дээр модоо ийсэн. Тэгээд хамгийн гол нь бол одоо тэр тунаанаас долоогийн давааны тунаанаас гарахын тулд одоо намайг одоо одоо чинь тэр үчин зээ яваргад өрөлдөж байсан намайг авалтаа нэсвэр. Өөрөө төрүүлгийн төлөө явж байгаа юм чи тийм ээ. Хатаа бас төрүүлгийн төлөө явж байгаа юм чи нэг л үгүй. Яг хөө. Тэгээд одоо жууд моё гэсэн намайг авсан. Тэгээд Монголд тэр би война ургийн дараа тэр үчнэга амлсан бүхэн тэр дараагийн магнаугийн доорн гардаг байсан. Тэр юм бэрэмж. За. Тэр би война зүүн хоёр дээр моё барууны за тэр чин тавын доо дандунгой гараад моё баруун дээр гэхгүй юу? За. Энэ дэлтэн баянагаар баяныг доо цэг яврал тэн дээр гэнэ шүү. Нилээн дээр гараа зогссон тийм. Амны моёг амрах юм чи. Тэгээд энэ аврагч захиж байж. Эдэ Монголд гэж зүгүүдэж юм. Дутуул юм юу дараад очиж заадах ч одоо эрэлдэнэ тусалгаар гэл. Эрэл дэх юм байлгүй дээ. Тэгэхээр Монгол ураг дээр чирүүсэн тэр ерөөсөн хоёр таарсан шүү дээ. Би нэг зааланд нэг цэрэг багтай нэг аяд миний дөрөвдүүлсэн. Талыг сонд байна. Том барилдаан болж одоо тэгээд 3 доонд заан тавгсан 4 доонд мөнгө нэг 5 доонд 3 доонд заан 4 доонд мөнгө ургах сүлөө 5 доонд мөнгө нэг аяд миний танд аврал дөрөвдүүлж юусэн баяна аврах тэн за Питер үлдэж үс би зэрэг урдан тэгж нэг таарч утсан. Тэгээд яг хөдөлгөөн дээр харж байсан доо. Тэгтээ түүнээс хойш бас түнтэй дэшээ барилдаж байсан юм юу. Тэгээд би шинжтэй явж суулаад ирсэн. Тэгээд юм каврах яг тэгээд юм каврах барилдаж байна. Бас зөндөө даарч давай мөнгө өгтөд би заад матанд бол маш их тарч байсан хөвгдөг нэг давч 2 доонд байна угийн дамд өгдөг. Тэгээд зэлтэ тааж идчих. Тэгээд энэ бас начин багтаа бас нагаас нэг айчиг хэлж байсан нас нэг ийдсэн байсан. Тэгээд очилтоо. Тэгээд байдлаа бас. Хатаа оролцож яг бид нийгэмд дээр хамт самжуудад хамт бэлтгэл хийдэг. Усын баяр надад хамт бэлтгэл гарсан үеийнхэн барилтаа нэг мэдин. Тэгээд яаж үгүй нэг мөнгө юмгаар чадаж алчих. Тэгээд надад гэж ганц онцлог нь университет харамгүй өгдөг юм шүү дээ. Хүн барилчаад өөрөө барьцаа авдаг. Тэгээд хатаа бол бэлтгэл дээр бол би нэгсний бэлтгэл тэр үед чинь нөгөө бэлгийн залуучууд оюутны 12 дугаар их наадам болон нэг Монголын тухтнаар би наадмын өмнө давлагдсан байсан. Тэгээд наашаа байсаг нэвдийн дугаарн дээр хүчний хэмжээ өгөн бас чексаал магсаалаа тогвэр чексэн магснаг тэр бэлтгэл сургууль яг нөгөө баянгийн шигшээ өгдөр бэлтгэлтэй хүн. Эцний үгийн бэлтгэл давтаж оруулгүй. Нааш цаашаа ингэж явуулж байгаа нэг амралт аваад байгаа сэрэгцсэн шиг байдаг. Би одоо тэгээд бодоод. Эцний өдөрч дахиад нэг шигшээд байсан үндэсний үгийн өндөрч бэлтгэлийн ачаал жоохон багассан байх гэдэг. Багассан тэр ачаал багассан. Ингэж баян бэлтгэл тэр нэг жоохон сэргэлттэй болсон. Тэгээд яг барилдаа хийгээд ихтэн зэрэг хатамуудад тийм хамаагүй бэрдээд ихтэн зэрэг суугаад өгчөөлөнд барилдаа бий. Тэгээд нөгөө төл эдэл доторн бол төрүүлжлээд гэж бодоод хамаагүй дайсан болтгүй илүү өстэй. Шинжтөөсөн тэгээд дайрахтан зэрэг сууган тийшээс өгөхөд өсгөлцсөн тэгээд пад гэл өгсөн.
том хүн чинь нэг тэнцвэр алдвал тэгээд нэмэргүй байх тий. Тэр одоо барилдаан дээр өндөр зэнтэл явж Аа. тэр ингээд бүр суугаад татчих жоо. Хадавраг ер нь барилдахад хэцүү хүн үү? Ямар хүн бэ? Хэцүү. Ярн бол даадсан томтоггүй шүү дээ. Хэцүү л хөтөн дугаар үед даад ч хамгийн том мастер гэсэн 130 140 хэлтэй байсан. Аа. Одоо 140 хэлтэй бол захын юмнууд шүү дээ. Сумын зал 140 хэлтэй байна. Тий. Аа. Улсад төрүүлэхэд та ер нь жин хэд байсан бол? 94 төгтөлсөн. 93 төгтөл. Аа. Тэгээ тэр Баянаа аврагтай барилдсан барилдаан одоо яг ямар юм болсон юм бэ? Баянаа авраг манай нэвтрүүлэгт орохдоо өөрөө нэг хэлж илээ. Ганбаатартай би бас нэг жаахан барилдаан нэг тим. Тэгээд тэрэн дээр хүмүүсийн ярьж их нь бол Баянаа авраг өөрөө тэр наадамд лавг очир харцахтай маргаж байгаа давцсан. Тийм учраас Ганбаатар арслантай маргаж чадаагүй бах гэсэн юм билээ. Хоёрын барилдаан ер нь яг ямар барилдаан болоод одоо тэгээ Баянаа авраг тэрийг ингээд бас жоохон тэнд гонсгор яваад байдаг ч юм уу, хүмүүсийн бас нэг тэр лавгочор харцагтай холбож ярьдаг ч юм уу юм байдгийг. Тэр ч одоо тэр зураг хөргөн бүх юм байж байгаа. Тэгээ нэг хоёр үлэн дэжиг гоцсон зураг зураг байж байгаа. Тэ нэг тийм зураг байд юм лээ. Тэгээ би яг би илүү өстөр мэдээж байгаа юм барилдаж жоод би баруун шинжтэй энэ илүү өссөн байсан. Нэг ингээд сөхөж өсгөхгүй яхад би өсгөлгүй Баянаа авраг хоёр үлэн бүр хөндөрч явж байгаа. Би наашин дотор жирэл давхар цэцэл байхгүй. Тэр нэг гоцоо ингээд оройсон би жирэгдэл хажуудна. Ясмахуд. Тэгээд тэр Баянаа дэвгүй би дэвгүй хоёроос тэгээд шүүгчнээс асуудууд нь өгч тэгээд шүүгч ороод. Тэгэл таныг давсаал гээл. Шүүлт тийм л байсан юм. Одоо сая камер гэсэн биш. Тэгээд давсан гээл. Тэгээд Баянаас дагмаагүй би давсан гээл уусуудад би ойсон давсан дагмаагүй Баянаагүй гэдэг. За тэгсэн сүлдээ өөрөө л дагмаагч. Тийм үү. За ер нь бол тийм л юм болж исэн юм бэ тийм. Тэгээд тэрний одоо дараагийн жилийн наадам та Батэрдэн аврагтай болохоор 7-гийн даван дээр ирээд тунсан байна уу? Тэгээд 7 дээр тунсан. Урд жилийн Сэргийн Арслан хүнтэй тунах заан болтноо начин болцсон байхад нь тунах хоёрын хэр ялгаа гарсан байх юм тэр хүн дээр одоо. Тэр жилдээ Батэрдэн ч одоо бүр юу болчиход дэлхийн залуучуудад аврагсан өдөр зузаарсан жин их нэмсэн. Юусэн сумрэлтүүд бас хүндэлцсэн байсан юм аа заан болоод эхэлтэй. Надад зам болж байгаа ч болоод начин болсноос л бүр юундаа заадан төлөв ер нь л үлдээд идэх болсон. Тэгээ бид тэр удаа шууд гэлцээ тэгээд би татхаа дутуудахтаа тэгээд дөрүүлээд юу байсан. Тийм үү. Батэрдэн өдөр зузын надад 3 таарсан. Сүүлд нь 91 онд байна уу? 92 онд байна уу? Тэ нэг тий? 7 давсан шүү дээ. Тэгээд донд хоёр очив. Угааг донд юм байсан. Тэгээд цагаан сараар бас дээгүр даванд та Батэрдэн авраг ганцныг бас унсан уу? Үзүр дөрөнд хоёр очиж очив. Үзүр дөрөнд. Ер нь тэгээ тэр цэргийн улсын цол авснаас нь хойш барилдахад ер нь Батэрдэн авраг тэгж их онцгорж дийлдэх хэрэггүй болж ихсэн юм. Тэгээ ер нь хэцүү л байсан шүү дээ ер нь. Бажин болоод зааланд ч цагаан сард ч баг хаяад үзээгүй баг. Цагаан сар усын наадмаас зааланд ч гэсэн яг баг. Та тэр нөгөө нэг 6-гийн даванд хайснаас хойш ер нь хайсан уу? Хайжсэн. Тэгээ тэр таны одоо яг барилдаж гарч ирж байгаа үед чинь хоёр мөнх аврах чи яг айхтар өндөр алдар цоон төгчгсөн. Тэгтээ яахан харимлдуу болцсон тийм ээ. Цэрэн догтох авраг бол яг одоо тэрнээс хойш Баянаа чинь төрүүлсэн юм чинь. Тий. Тэр чинь тэр зээл л одоо зэ яг ялдуур үйлдэлсэн. 87 онд чи тий. Цэрэн догтох авраг бол яг таны гарч ирж байхад амжилтын оргил үе байсан баг. Тэгээ эднэрийн дундуур ерөнхийдөө танд бас энэ төрийн наадамд төрүүлэх боломж ирнэ гарч ирнэ гэдэг их хувь заяа баг. Та тэгээд өөрийгөө ер нь хэр сайн одоо бэлдэж ив, яаж бэлтгэл сургуультаа базааж сэтгэл зүгээ бас бэлдэж ив тийм ээ. Яг одоо би нэг аман жоохон таараа авчихдаг юм байгаа. Түүнээс надад болцсон бол байсан бас. Тамаа авсан ам ихэнд ч жил байсан. Тэр одоо нэг яриад яах. Баях сонирхолтой бас ам ихэнд унсан тохиол ярих юм бол тэгээ чинь тэгээ дараа нь бол одоо 6-гийн даваанд намсраач удаас Баатар Сидней унсан.
дараа намгаа заанд нэгсэн томдод. Тэгээд ингээд идчихэн тэгээд намгаа зэнэ нэг яри идэх. Ерөөсөө бас нэг залуудаа томцолтой хүн нэг тийм зөөлчж яваач яах уу гэдэг юм уу тэгэж бас айгүй аваад идэх зүйл. Тэгэхээр хитав хэсгэнэр дав гэж юм асуудаг юм аа. Тэгэхээр өөрийгөө бараагүй хайдаг үнэ тэр нутаг усч харахгүй гөгсөн хүмүүс гэж бодохгүй заа хайсан үнэ л тэр үдэ энэл авчиж байгаа юм билээ ерөөс аваагаа бодох юм бол. Ааха. Тийм талаас гаддаг байхгүй. Тэгэхээр ч бас за энэ нутгийн маань юм энэ найз маань гээ тэгээд ингэхгүй. Тэгээ өөрөн багсуулчиход. За. Чим бол тэгэл ерөөсөн орхиж би 35 нас хойш тэгэл ерөөсөн болчихсон шүү дээ. Тэгээд дандаа одоо гिचнээ шавнэр байна. Гिचнээ одоо тэгээд дандаа яах чарах байхгүй. Тэгээд би самжуудаг байна. Дамгуусуудаа самбар усаа ургыг л тэгэж үрэлдэг. Жуудагаар амгуусуудаа жуудагаа үнэлэхэд дөрүүлээ, жинтэй дөрүүлээ тэгэж үрэлдэг. Ерөнхийдөө үе дээр нь орхиц тийм. Барилдах нэг төрүүлэхгүй юм гэдэг мөнгө хөрөл одоо доороо яг 3-4 жил байж байсан. Ааха. Тэрус. Тэгээд юу одоо би 12 удаа дөрөв давсан байгаа. Ааха. Тэгээд нэг тал нь нэг 5 давчих юм байсан мэл үү. Тэгэхээр би ч одоо 10 шив өгдөө гэж өгдөг чинь. Нэг далаар нэгэ бодох чи 15-6 шив өгвөл байсан юм шиг байсан байх гэдэг тийм ээ. Яг хөө тэн дээр бас шавнар мөвнөргээд. Ерөөсөө ингээ хэрвээ барилдал шавж гэж бодохгүй юм уу эсвэл ингээ барилдлаа гэж бодоход тийм тооцоо байх. Аа. Аутер юм хөрдөж тунахан дуунуу заавалгүй гэсэн урзаад нь барилдаж байсан өөрөөсөө дөрөвч юм их аваад ингээ барилдах надад ч ам дээр юу юм чинь тэгээд барилдах тийм болцсон бол байдгийн байсан шүү. Одоо тэгээ санаж байна. Танд ер нь хайж үзээгүй бүх байдгүй. Барилдаж байгаа эсвэл үед юм байхгүй. Ааха. Тэгээд Идүү бол тийм ээ. Бүгд нунж ирсэн биз дээ. Тэр бүхөө хөөцт. Өөрөөр барилдаж ирсэн хүмүүсийг л өөртөө тэр үеийг л хүмүүсийг доош одоо тэрийг айсан гэж одоо өсгөөр сухотмтыг одоо сумын эднүсийг айжсэн гэж бодлоо ирж байгаа. Ааха. Үедээ бол бүгдээ нэж. Тэр үедээс барилдаж миний доод үеийн одоо Батэрдэн Мөнгөрдний эднүсэл үедээ л барилдаж байсан. Том сухотод байна одоо Батэрдэн байна Мөнгөрдөн байна Сүдэрж байна. Үедэд нь лонжил сая жил байсан одоо. Тэгээд түүний доод үеийн зүйлснээс нэг 80 жил байсан байна. Тэгээс үлдээ тэгээд яг юутлээ дэмий би ч одоо тайвраад улсынад гараагүй гэж. Тийм үү. Тэгээд үлдсэн. Аа. Яг хөө төрийн наадам төрүүлнэ гэдэг бол одоо хэн дуртай аавын хүү болгон тохиогоод байдаг тийм их амархан ажил биш тийм ээ. Аа. Тэр нутаг орон гэж байна. Одоо ахын дуус аав ээж дуус наав гэж байна. Одоо бас нэг маань одоо миний давсан дууссан чи надад хам нэр нь байнга одоо ингэж явж байгаа учраас одоо бас баярлж явж байсан байна. Мэдээж шүү дээ тэр юм. Нутаг орон гэдэг маань одоо нутгийн юм баян дээр сумын гэж тэр нутаг орны минь байнга дандаа явж байна. Солонгосоо дуудуулж байсан чи явж унсан чисэл баян дээр гам бай. Энд гам батрасланлаад пасал дуудагддаг. Тий. Дээрч бай доорч бай дуудагдчихл байдаг тийм ээ. Ямар ч юм нэг хүн албаа тэр юу гэдээс л бай гэж байна. Зөвхөн сотыг. Аа. Солонгостой сотыг юм байна. Тийм учраас энэ чиг нандин нэг хайрлж тоо. Өгстэй мөө бүх хүн гэдэг ч хүн хараад мэдэн шүү дээ. Монголчуудын чинь ганц өмнө биелэгдэл нь болох тань зэрэг би дотор нь боддог. Энэ олон зуун жил одоо ингээд шалгараад энэ олон зуун жилийн одоо энэ соёл үндэсний соёл болоод ингээд үлдсэн. Энэ уламжил бол нэлийн юм даван дууж байж одоо шалгарч байж үлдэж байна шүү дээ. Тэгээ нэг жоохон хүүхэд хэрэгтэй хүүхдээр зөв мариатыг манай бүх болох гэж байгаа болохоос манай энэ одоо жишээ шүү дээ. Ямар ч Монгол хүн тэгж ярьж. Тий. Бүх болно гэх тийм ээ. Дараг болох гэж байгаа их хурдан гişгүн болох гэж байгаа манай энэ биелэг сонсоогүй. Одоо магадгүй. Захирал олногдсон сууж ивэл. Компани захирал болох гэж байгаа. Одоо бол цаг үеийн өөрчлөлт юм магадгүй. Аа. Энэ дэглэл ярьж байгаа. Тэгэхээр ер нь та нарын үед энэ бүхий хөндлөл одоо энэ бүхчүүдийн
тухайн үеийн ёс жаяг гэдэг юм ер нь одоогийнхтай харьцуулахад ямар байв тийм ээ. Одоо энэ хүмүүс ингээд сүүлийн үед бүхий нэр хүнд унаал айнаал гэж яриад байдаг. Үнэхээр тэгж бүхий нэр унаад байна уу? Одоо би мэдэхгүй юм аа. Яг дунд нь яг өөрийнхөө аймгийн эдийг болоо мэдэж байна. Биднээс үед бол ерөөсөө энэ том золтой хөгжүүдийн урдуур нь барах гарахгүй. Тэгээд одоо ч хамаахгүй юм харагдах юм биш. Тэгээд зарим нь одоо нэг аймгийн хөгжүүд л одоо барилцуу одоо намайг зөвгөр идус танд минь үгүй зарим тандгүй хоо одоо чинь бүх хөгжүүд одоо энэ чинь мэрэгжлийн тал руу орчлоо шүү дээ. Одоо барилдаа яасыг болсон. Тэгээд биднээс үед чинь барилдаан цөөхөн байж тэгээд энэ нэр өнд нь асар их нэр өндтэй байсан байх санаад байна. Одоо хөгжүүдийн одоо тэр начин гихтэл одоо тэр начингийн энэ говьтай усын золтой болоод одоо бүх гэрт нь орохт ч одоо бараг л гэрийн жавар мавар найрал тэгэл хийж одоо ямар биднээс бизнесийг хадаад гэлж юм ороо гэж байна. Тэгээд үнэн тэр сэтгэл зүйн юм уу юм дэ чи тэгвэл тэгээ одоо нэг үгдэн төвөрчөн сүлж одоо манай нарцахгүй одоо анаа дүрхгүй гэж урсыг. Тийм юугаар нь бол одоо бүгдүүдийг хөндлөж яадаг. Тэгээ бүхний чинь нөгөө нэр нь нүүрэн дээр байгаа учраас хаач усан биеийн зүг зүг хэвээр даруу байх хэвээр хүн болгох хэл нь одоо тэр үед ч одоо яг тэгэл найз нөхөд одоо гэр орноор оруулаад одоо өөчгөөрөө одоо дээрийн консультыг ярьдаг. Тэгээд нэг тийм бүхэн барилдаанд маргаа зүрх юм гард одоо харин гайгүй болчихлоо. Энэ юугаар шүүлт нь одоо компьютер тийм камераар хяндаг болчихсон тийм ээ. Дээдлийн юм одоо гайгүй хяндаг болчихсон. Ийм л байна одоо тэгээд яг энэ бүхэн нэрүнд нь одоо сүүлийн үеэр гайгүй болж байна гэж одоо бидний мэдэхгүй юм одоо биднээс үед ямар Олимпийн бэлтгэлцэл гарчил байсан дэлхийн аваргын бэлтгэлцэл биднээс ингээд өнөр бол гардаг байсан. Энэ төрлийн төрийн юм байсан гэдэг Олимпийн бэлтгэл тэр биднээс одоо амин дэмөгч цуунууд нохоо гусуу цацарган хоёр буцал гэж өгдөг. Суух маягтай. Тэгээд хоолндоо ч орой хоолны дараа нэг 2 сэрхүү 24 чих хэмээгэр багт чих хэмээгэр өгдөг. Одоо тэр витамин нэрлэн гэж юм уу. Тийм юм байдаг шүү дээ. Эрдсэн тэгж нөхдөг байсан байх гэдэг. Эрдсэн одоо тэгээ үзэн буцлах гэж юм. Тэгээ одоо гад мэдлээд гэж үзсэн л баг. Тэгээ тэр үеийн дамжч ч одоо бас тэгэл бас тэргээрээ л янз бүрийн юм одоо эмзэлт гаргах нь гаргаад одоо тэгэл ярьжсэн. Одоо ч гэж юм шүү дээ. Тэгж барилдсан тийм үйлчлэлтэй гэж ярих хэдэн жил болчихлоо. Одоо энэ мэдээж угааж юм алга. Тэгээ энэ бол энийг бас Монголын дэвжээ юугамд сайрунаар нь хүн болгон ухамсараараа байх хэрэгтэй шүү дээ. Юм шударч ирчмээр өсөх хэрэгтэй байхгүй юу? Нэг талаас хоёрт бол одоо энэ асууднууд үнэ эрүүл юм удмын гээд нагдрын нөлөөлдөг учраас хамгийн гол нэмэнтэй байгаа шүү дээ. Тэр удмын гээд гэдэг чинь лаюултай шүү дээ. Одоо ерөөсөн зүр юм. Ургийн хэвтэй хөгдөрхийг үгүйсэхгүй байлаа мөн тийм үстэй юм бод зэрэглэх юм бол өндөр хэлхийг мэдэхгүй шүү дээ. Тэг одоо зарим хүмүүс ингэж яриад байх юм л да тийм ээ. Үндэсний бүх ямар их спорт биш. Шинжилгээ авч яадгийн Япончууд сумоогоос шинжилгээ авахгүй байгаа зүйл гин. Тэгээд гуйн чинь ингээ хүний бие эрүүл мэндэд хортой учраас энэ чинь бас ингээд Монгол бүхөө харилж хамгаалахын тулд шинжилгээ авах хэрэгтэй байна шүү дээ. Гүй тэр хүн эрүүл мэндэ бодно бодохгүй байх уу хин хамаатай юм. Гэгж ярих болсод бас байна л да. Энэ дээр одоо нэг та нэг ямархуу байр суурьтай байдаг. Би одоо шиг тийм яриа би сонсч байсан. Тэгэхээр энэ чинь яагаад энэ дэлхий дахинд л одоо энэ ингэж тэгээ үндэсний хөлөд үлсээр ерөөсөн үндэсний одоо шилүүд Японч одоо манай одоо зумач хэдэн жил зөвжиж байгаа тийм ээ. Тэгээд тэгж хөгжсөн бол одоо тэр аврахууд нь одоо завсараас гадны ганц ч бүх оруулахгүй байх гэж яасан. Тэр Монгол ингээд барилтнууд Япон тэр суманд үндэсний хөлөд одоо тэр жингийн хязгааргүй байна. Тэр яг тэр юм хэрэглээд ингээд барилтуул яатсан. Монгол хүн ерөөсөө оруулахгүй одоо аврах зүйлэхгүй орж ирсэн зүйлүүд нэвтрэл таймер юм зөндлөлт. Чадахгүй байхгүй юу? Хэрэглээж чадахгүй байгаа тэр зүйл үүсдэг.
Тэгэхээр энэ бол тэгээд тэднээс чинь бас нэг тийм телефонжууд тэгж их таргалсан хүн зүрх судасны дутагдaltaй болж байна. Одоо тэгж хүчээр одоо тэгж их хоолундны идэж одоо жишээлбэл янз бүрийн мэрэгчлээ гэсэн бол одоо ч хоолундны одоо өсөлтөнд болсон сажир бол хоолунд нь бол тусгай та одоо эдийн тэгээжийн маас нэмэн тэгэхээр энэ эрүүл мэнд нь бол өөр амьд явахыг л үсэх хүн өсвөл бол зүрх хүмүүд нь одоо ерөөсөө энэ бүхэл юм нөлөөлнө шүү дээ. Амжилтаас илүү амнаас гэж юу байх вэ тийм? Энэ талаас л одоо ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд ингээд хоёр ч одоо тэгээд юу яах хэрэгтэй л дээ нэг энэ хэдэн бүгчүүд энэ ч одоо буруухгүй миний гол буруу бол одоо энийг чинь оруулж ирдэг нэг хэсэг ингээд олонхоо мөнгөийг хийж байгаа нэг хүчний багш нар гэдэг одоо нэг энийг хүлч хинт дийлдэхгүй гэж ухуулдаг бүгдийн тарих угаадаг. Тэгээд тэр оруулж ирдэг улсуудынхаа юмыг борлуулдаг өөр дөр бэлтгэл хийж байгаа улсуудад ийм нэг тийм бүлэглэл бараг өссөн шиг байх бараг. Эднээс давхар тооцож явах хэрэгтэй. Одоо өсний өгсөн ямар юмд одоо энэс одоо шилжиж ирсэн цаад нөгөө сэлэмдэг юм удуулчаад эзний нас носоод бишээ бүр цаадах юм гээд Батар жимжиг тэгж өгдөг үстэй. Тэр хүн шиг нэр одоо нэг хөдөөний нэг үг сумдаа барилдлаа. Тэгээд тэр чинь эд барилдаж байгаа биелдэртэй өгдлөл одоо сайн бүх болох юм бол одоо нутаг орон тэгж ханддаг юм байна. Нутгийн зөвлөнд тэгж ханддаг юм байна. Тийм зүйлтэй очих юм бол тийм шинтэй болдог юм, тийм байртай болдог юм байна гэдэг. Амжиргаа нэг амар болох гэдэг. Юм шиг тийм санагдана. Тэгтээ тэр энийг авах яах вэ? Чи чинь баг. Чи ингээ нэмжүүл яах вэ? Чи одоо үсний үлгэл их энийг үүж үүж хийх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ чинь нэмэгдэн яртай бол. Амжилж байгаа юм. Тэгэл ингээ энийг ч хуулдаг тэгж тэр юм борлуулдаг хэсэг үл. Одоо энэ магадгүй юунаас зөвлөлтөнд гарч байна. Сумын зам одоо 8 болсон сумын зам манаас ч юм уу одоо тэмээс одонгуудаас ч юм уу түүгүүд шиндэг авах. Энэ зүрийн юм гарч иж мэдхий өгөөсгүй шүү дээ. Энэ одоо эдэн томцолтой дуусаад тэний ч юм бол одоо ерөөсөн авдаг тэний дээдлийн ханалттай шалгалтай дээр юм сонори одоо зарим нь хардаал одоо тийм дээж явахдаа бурууч авсан гэдэг юм. Одоо ингэж болохгүй одоо янз асуудал гарч ирэх хинтэй яагаад одоо эрүүл мэндэ бодож яах хэрэгтэй л тийм зүйл. Тэгэхээр яг хүн л болсон хойно нөгөө хүний бас суртлах хулгад автна алдаа оноо гаргана. Тэгэхээр бас нэг бүхчүүд дунд алдаа гаргачих бас тийм юм гараад байна. Тэхийн тулд энийг болиулахын тулд нөгөө нэг тухайн бүхтэй нь биш бүр тэр цаад оглоорохтай нь л тэмцэх ёстой юм а гэдгийг л та хоёр нь хэлээд байгаа юм тийм. Тий. Бүхтэй нь тэмцэх одоо шинэ хүчний багш нар би хэлээд өсtöд. Ямар ч бүхийн багш чи шавьда чи одоо тийм хэрэгжилчих гэж бид нүс хэлэхгүй. Яагаад ч хэлэхгүй. За та нар янз бүрийн юм хэрэгжилж байж асуудалд орвоо энэ ч одоо ерөөсөө гэж л бид нүс хэлнэ. Тэгэхээр тэр үүдүүцэл одоо яг бид нүс хүчний бэлтгэлийн бол одоо тэр унал заагарах аргач байдаг юм. Яг хүчний миний бодлоор бол одоо тэр хүчний бэлтгэлийн бүхийн хүчний бэлтгэл одоо нэг хүчний 3 төрлийн бэлтгэл гэдэг нь шал өөр юм байна шүү дээ. Одоо тэгж одоо жишээлбэл одоо манай зарим бүгчүүд ч одоо хидэд суудаг ч гэнэ. Хидэд түлхдэг ч гэнэ гэх амар юм. Тийм одоо 200 300 шгүй гэлээ юм одоо сууж 2 хүн сууж нурууны дискуцад чачил дарагдсан шүү дээ. Тэр залуудаа болцоогоор баригдчихлаа. Жохоо хэдрэх юм дүү эднэр ч одоо ингээд дискуд нь бүлтчихэд тэгээд нурууг бол. Шүү дээ. 300 кг дарахгүй шүү дээ барилдчих тухайн хүний хүний доогоор очиж чи намайг 300 хэлэм 280-аар чи дараад би тэгээ чаманг босоод иргүүл одоо чи намайг давсан тооц шилэхгүй үстэй. Тэгэхээр бүхэн бэлтгэлчл өөр л байх гэдэг хөвчний бэлтгэлч арай өөр. Одоогийн бүхчүүд үл яг ингээд нөгөө штангаараа бэлтгэл хийж байна. Та нарын үед одоо тэр дээхэн үеийн бичлэг ингээд хэлэгдгүй үсэ. Дээхэн үеийн бичлэгүүдийг харахаар их
гой бэлтгэл хийж байгаа юм бичлэгүүд байдаг шүү дээ. Одоо нэг хадаа авраг энэ төр ингээл нэг модтой ноцолдоод юм бүдүүн түлээний тайрдсан гэж хоорондоо дамжуулж шидээд эсвэл нөгөө урсгал ус ингээд сөргүүлж гойлон дүрээл тий. Яг одоо та нар тэгж бэлтгэл хийдэг байсан уу? Гэхдээ яг тэр чинь канон монон дээр л Аа. гэхдээ биднес чинь бол бас хийн штэ. Намазотон дээр хоёр ингээд тавьцаадаг суулт мулт ч юм уу хөнкөө. Аа. Тэгэл одоо биений ингээд наклаа ингээд хөндлөн гэж авчаал. Үгүй гэжтэй босоо суугаад наклаа ингээд. Эцэм тэгээ нэг гэртээ нэг хөндөг гэртээ суулт муулт гэдэг. Тэгээд латгалд матгал тэгээ ерөөхдөө тэгжэл юм. Тэгээд дээр биднес хийдмэр л зүү хийдэл тэгээд тарган марган хүмүүс ганц юм байгаагүй. Угаасаа нэг цаанаасаа байсан ганц нэг л байсан баг тийм ээ. Тэгээд маяглаас төрсөн. Тэгэл юм байсан. Хадаа авраг гэх тийм ээ. Тэгээ одоо таны амжилтыг харахаар бас зүгээр үнэлэгдэж чадаагүй гэх юм уу сайхан амжилт бий юм билээ шүү дээ. Одоо монголчууд үндэсний бүхийн цолоо улсын их баяр наадамдаа өхөөс гадна Монголын бүх ард түмний спортгад улсын авраг шалгаруулах тэмцээн гэж одоо тойргийн барилдаанууд хийж тэндээ ийм цол олгодог байсан юм байна. Одоо тухайлах юм бол дархан авраг, цэрэн дөхтөх авраг гэхэд авраг цолоон бол одоо тойргийн барилдаанд төрүүлж авсан юм билээ тийм ээ. Спортгадад төрүүлж авсан юм билээ. А тэгэхэд та болохоор спортгадад одоо улсын авраг гэх юм уу 2 удаа төрүүлээд тэгээд тэр чин одоо танд цол нэмээгүй үзүүрийн чимэг нэмсэн гэдэг одоо та энэ залаан дээр ихийн дотор талын залааныхаа 2 өргөн зураасыг бол одоо тэр тойргийн барилдааныхаа одоо үзүүр болгож ингэж дүүцүүлж болгосон юм чимэг юм а гэж байсан. Танд яагаад авраг цол олгоогүй юм бэ? За тэрийг бол би мэдэхгүй юм аа. Зөв яг хоо 1987 оны юунд спортгадаар за барилдаа хоттой би одоо манай Улаанбаатар хотын бүх хөгжүүд чинь голцоод дийлэнх барилдын хотод чинь бүсчиж шалгаруулаад ингээ усаа шалгарсан. Хотод одоо ангууд чинь үстэй ингээ 30 гурван бүх дөргөр 32 бүх хөгжлөд дөргөр барилдаг. за Тэгээд би 32 давсан. Онтой зэмтэр зэд унсан. Аха. Тэр юуны дараа бол тэр үчир бүхэн холбоо гэдэг нь бол олон холбоо байгааг. за Тэр ганцхан л бүхэн холбоо гэж байсан. Тэр дотор үндэсний өргөжлөд одоо жоо модоч гэдэг юм тийм юм байсан байна. Тэр сантэйст. Тэр янз бүрийн зарлагдаагүй усан хэлдэмэрлдээ зүг урдны яригдаагүй. Тэгэхээр улсын авраг болчиход онгорол болтгий чи. аа Тэгэл тоон заасал боллоо. Спортгад очоод тоон заасал боллоо. Надад лохтон зэрэг өлөн жотлох зүйлээ зэм боллоо. Дараа нь өвдөг шороолгууд төрүүлвэл одоо урд нь ясан аврах золгоч улсад төрүүлсэн. Аслан өтөрцөн сонин юм байна. Улсад төрүүлсэн аслан улсын аврагт 2 жил дараалан төрүүлвэл аврах цолчлоо. за Дараа нэг тийм яригдчихв. Тэгээ чи унсан байна. Тэгээд нэг чинь өгөөд байна. Дараа жилд дахиад төрүүлсэн. 2 жил дараалан гэдэг дээр мос оччихлоо. за Дулгаад заан цолгоод надад бас ямар ч цолгоо бас нэг чимэг өгөөд хөрөхгүй сонс. тэр чи 2 жил дараалан төрүүлвэл авраг өгнө гэчихэд ягаа өгөөг юм дэгвэл бас Тэгээ өвдөг яраад өвдөг гэсэн юм орж ирэл. уналгүйгээр төрүүлвэл гэж байгаа юм уу? Зарлсан болоод одоо тэгээ уналгүй. аа Урдан зарлсан болоод бас чинь хана уруулна. Тэгээд дараа нь өндөө цолгоцсон тийм гаргаж ирээд байдаг. Үнэхээр яг хөө тэр уналгүй төрүүлвэл цол өгнө гэдэг болцол бол
таныг төрүүлсний дараа хэлсэн юм байна тийм ээ. Төрүүлэхээс ч өмнө бол тийм юм яригдаг байсан юм байна. Яригдаг. Ааха. Өхвайсэн гэж үү? Тийм үү. Тийм. Тэгээд тухайд яг тэр цолыг одоо өгдөг улсууд нь ямар улсууд ямар албанаас одоо та нарын цолыг нэр өгдөг байсан би тэр тойргийн цол мол. Тэр мэндмэр спорт улсын ороод тэр бүхэн албан молбоо нэгнүсэл одоо ярьж байсан багт тэр бүхэн албан юм байсан. Би юм бүжиг гойд нь л байсан. Аа. Ангийн мэзэд байсан тэр юм. Сүүлэлсэн шүү дээ. Тэгээд сонин би 30 хэдвэр тэгээд цаанцлаад. Одоо давааны толгой юм ойлаа 30 гарч нэг нь 31 давж нэг нь 30 даваа гарч байна уу? Цаанцлаа авсан. Аа. Тэгээд Монгол Арслантнаас 24 даваа цаанцл авчиж цаанцл авах. Тийм үү. 24 даваатай. 21 даваатай Баян өнгөрийн норуу начин аваад 22 даваатай буйнт начин авч байх шиг тийм дээрүүд тэгэл. Тангуул амгаа цаач бос 26 даваа гарч үлээ цаанцл аваад багт чи 19 даваа байна 21 даваа гар байна. Аа. Нач авч идэнс. Аа. Тэгэл дээгүүр өнцөлгөөтэй танилтал малгдвэсэн юм болоо ямар юм байсан бом. Өнөөт одоо юм үзүүрээр явсан судалсан болоо. Тухайн үеийн тэр тойргийн цолон төртөл бас тиймэрхүү юм нөлөөлж исэн байх гэдэг. Нөлөөлж байсан байна л да. Тэгэхдээ хэрвээ зүгээр улсын аваргад уналгүй төрүүлвэл аврах цол өгнө гэдэг болцлоо эхлээд хилцсэн бол та яах байсан бол уналгүй төрүүлж чадах байсан бол юун дээр хануур өрөлдөө шүү дээ. Яг өөр зөвхөн гол улстай юм бол хануур өрөлдөө. Аа. Юу тийм байв өөрөө. Аа. Өөрөө тийм дэше гараад ирсэн. Өөрөө боловсруулагч хаяад ирсэн юм чинь. Аа. Тийм байдгийн байж. Ер нь ихтэй та энэ дээр жахан гомдол байдаг. То гомдолтой гэж яах вэ? Төдөө өнгөцсөн юм. Тому сая бодож байсан удаа ви залуу байгаад. Тэгээ ерөнхийдөө хүн жоохон урам жоохон хуурдаг. Аа. Рүү тийм байсан бол би тэгж одоо тэгж нэг юу яагаад ч дараа нь одоо нэг шавнар болохоо тасгалжуулагч болчихтан зэрэг дандаа шавын боддог болчихсон. Аа. Одоо надаас одоо дандаа манай шавнар байсан одоо миний шавнар байсан одоо дөрцөн бод элгэр онцгоотор мантахи унгарамбат дандаа миний гарын шавнууд. Байна. Тэгэл арангарамбат одоо миний найзс мэдээж өнтөрж ирээд дөрөв давж ирчихэл одоо ч найзчаад дахид дөрөв давж чадахгүй шүү дээ. Зорцол яаж болтуулгээл авдаг л яах. Аа. Яалтгүй юм байна тийм үү. Аа. Та ер нь одоо хэдэн хүүхэдтэй хүн бэ? Таны одоо үр удмаас за ямар ч байсан мөнх сайхан гэж сайхан залуу Японы мэрэгжлийн сумад одоо дээд зиндаанд барилддаг бүх байна тийм ээ. Өөр ер нь таны үр хүүхдүүдээс барилдж байгаа хүн байна уу? So миний яг үеийн одоо 5 хүүхэдтэй. 3 том нөхөй. Аа. 2 баг нь байна. Тэгээ яг нэг бүхэн энэ ч одоо тэгээ бас нэг өөрөө бас нэг онсэн ч гэсэн нэг бүхтэй оозойгоо болсон юм чигээр энэ хоёрыг амс барилчаасаа нэг бодоод мөсөөгний бас жоохон багт нь би нэг эдгээр 15 6 наснд 15 таа багт нэг эдгэрчүүдийн усан аврагт нэг оруулж үзсэн. За. Тэгээд 8 дугаар байранд орсон. Оо за. Тэгээд нэг юуны цагаан сарын хүүхдийн мөрөдний гэж болдог шүү дээ. Тий. Цагаан сарын бас 15 тад тийчилдэг. Тэгээд нэг дөрөвд үлдсэн. Насандаа. Оо за. Тэгээд Японд зөхгүй 16 тий. Аа. Японд явсандаа мөнхөргийн Япон пояа хотод манасоми авраг. Тасажир авраг хоёроо моторны туссан. Чататас. Одоо тэр жона бүжигийн коконого яг гэж одоо жона өчнөг дүүсэн жона бүжиг урган дэвтэн дүүсэн шүү дээ. Аа. Тэр нэг спортын сургууль яваад. Аа. Спортын сургуульд нэг хоёр промжлс уусан. Тэр сургуульд тэгээд сургуулиас шууд одоо дэмжээр орсон. Тэгээд яг нэг үчин үрэлцтэй зэндан зүрхтгийн тэгээд яг байгуулсан актив битэл даваад одоо сүүлийн 2 жил нуруунд битэл энэ жил нуруунд дууссан. Одоо насларээ дээр болж. Аа.
Тэгээд вакху гоцгцэр ингээ бас Японы спортын сургууль яваад жудаг ингэж болцсон би. Тэгээд Японд 4 жил ахлах сургуульд төрөлцсөн жудаг ингээ ахлах сургуульд байж ирээд энэ чинь улсын шгшээгийн тамирчин алдарт тамирчин гэдэг. Тэгээд улсын жудаар өрөлдөд бас нэг 100 мутацаа ургад тэтгэмжиндээ дөрүүлсэн. Тэгээд одоолаа үдэн Монголд нэг өөр давсан байна. Жудаг улсын ургаас нотн улсын ургажиндээ дөрүүлсэн. Нэг хүрэлтээ энэ жил эртэлттэй улсын ургаас өрөлдөв. Энэ үндэсний хөрөл барилтан гэдэг гоо барилтууд барилдах юм бооз. Өндөр нь хэд вэ? Одоо нэг дээр 81 үлдээ. Тэр сумын заалтаа болт шүү гоо. Тэгээд хаяа нүцдэг үйлдэл явж байна. Ер нь хоёр хүүгээсээ та хэр амжилт хүлээж байна? Хүүхдүүдэд ихтэй барилж явахыг харах сайхан биз? Яг тэгээд сумыг мэдэхгүй ч юм. Яг хараад тэгээд ихчмэр юм бол дараа нь уцаар мөрөөлсөн бол яасан бол ингүүл яах вэ бол гэдэг. Ярьж л үү одоо юм өгч чад. Тэгээд манай нэг өтгөж аяа сумын заны барилдаанд аяа барилдах нэг 2 давн аяа нэг 3 давд ил тэцэнд барилдах. Одоо амунд томчууд амунд ч нэг багтахгүй биш тийм л өгч. Тэгээд явж илээ. Ер нь нутгийн сайхан бөхчүүдээсээ та хэнийг харж дуурайж ирнэ. Их хөндлөж явсан байт юм ээ. Мэдээж хэрэг одоо Сэрэнтөгт авраг гэдэл сайхан аврагтай танаа нутаг. Тэгээд ирэхээр аврагыг бол хөндлөж явдаг байсан юм. Тэр барилт аач ус төстэй байсан байна. Миний хөндлөлтөг одоо юм таста. Хэсгэл явжсэн та. Үдээ өндлээ. Төвчн зам байсаа юм үлдээ. Зүгэн дөрвөн зам бай. Тэгээд одоо Исгах маань вандалгаа заасан. Зөндөө дөө. Тэгэхээр дараа нь миний дүүнэр үлчээд. Шавнэр үлчээд. Тэнтэвэ. Ерөнхийдөө бүгдүүд бол сайхан бүгдүүд ихэнх одоо миний шигшээд байсан хүмүүсээс болон сайхан доо. Фолонтос сангам болцсон байна, хурдотор зам байна, гэдэг одоо тэмцээнд балчны мавраг байна одоо. Балчны мавраг дээр одоо зааланд их тунж байсан дөө. Илтгэж хоёлаа. Би зөвсөргөө 6-аас зөвсөргөө 5-аас ч л өссөн. Болж аврагт хоёлаа. Бас гоё юм аа. Хоёроо тийм нэг бай. Санаа. Балчны мавраг 3 хөтэ манай 3 хөтэ. Эдний хоёр хөтэ хад манай 5 хүүхэдтэй үдгээр. Яг тэр зовлон тэмцээр бол явсан дөө үдээс хамтаараа. Явж ирээд алдар сууд алдар нэг юм хамт. Эцний юм дараа болсон би төвийн дараа. Эцний малдрын дараа тэгэл бас энэ зүйл хамт. Найзуудлууд яг хөтөд зөндөнөөс бэст чигшээд бас. Одоо энэ дээр юу юм чинь бол одоо дандаа луудангууд сайхан бөхчүүд хэлээд амгаа цаан цан дүүс цаан гоцос уран цаа ишгэн цаан гал дандаа хата сая авраг гэх. Дунд үеих нэг хэсэг усууд байгаа. Одоо яг тэднүүдээс арах одоо Хөрөлбаатар цаа Гамбур цаа би бас ганц нэг ахын надад өвчин биднүүдээс лагучроо өвчин гэднээс та надаас 2 ах болох тон зэрэг нь тааван юм цаан тулгай цаан гэдэг бас нэг 2 ах. Эхшин. Тэгээд одоо нэг 64 оны луудан гуттай зал. Арай дод үе тийм ээ. Одоо мөкөрдөн батэрд нь одоо томсох бат гэднээс хэл. Эшиг дээр заан гал яваад байгаа тийм ээ. Эшиг дээр заан, бямдар заан. Чахлан дөгс харцаг байна тийм. Тэг ер нь энэ улсууд та ер нь барилдахад тийм ээ. Бас их хэцүү бөхшүү гэд нэрлвэл та одоо үеийнхнээс хэнийг нэрлэх вэ? Үеийнх нь зөөх дээр би одоо Монголд бүгд яг сүүлийн үеийнхэнтэй бол одоо батэрд наврал одоо үчээр зааглаад одоо гэлайлгаад батэрд наврагцсан тэгээд электрик барилддаг юм л дээ. Уялаагаад онцгой ядраад онцгой цуунахгүй одоо зүсгэж ирэн олцоо гээв. Толгойд юм хийж айдаг юм шиг юм тэгээд юм чинь агд барилдах юу болчихдог. Тэгвэл тэ нэг тактик юм арга. Тийм
Сэтгэлийн мохоогоод байдаг байсан тий. Одоо яг л дөрлөний арга л да. Аа. Тэр дээр юм хөгжүүд одоо ерөөсөн барилга байр суурьтгүй чинь төвчин зам байсан одоо. Аа. Барилга ерөөсөн байр суурьгүй одоо толгой молгоо шин толгойг нь уучдаг юм уу мөрөөр ингэчихэд алга болчтой. Аа. Тэ. Дөр төмөр лонч таавч одоо юм база. Мурцаан одоо гоцоос онцэндээ юу хурлаатараа амбулга заалан бид хэдэл одоо үцэж одоо заалнаа тэр үеийн дугойн заалан таадэж мөнгө арслантай болоод бид маш их олон барилдаж байсан. Тэгээ юм гавхтааж олон барилдаж байсан. Одоо тааж олон барилдаж өгдөө. Цагаан сард чинь би усныг олон зүйлтэй өстэй зүйлтэй болж байсан. Цагаан сард 200 нэг дөрөв төлдөөд 8-д нагаас нэг үлдсэн багт бас нэг олон зүйл барилдаж болсон. Аа. Тонцолтой хүн тэгээд нэг 2 давхгүй зааланд цэцсэн заалны барилаанд бол 2-ын даваанд ч юм 3-ын даваанд харал зүгээр нэг дайсны дар сайтаа ус үзэрийдгүүд босч зориулж чадагдаж. Хэл тэгсэр юм багаант баг. Аа. Тэр зал мааланд гарах юм хэлж байгаа. Та түрүү ярьжсэн ам ихэнт ч гэл унжила гэдээсэн. Ямар хүн ам ихэнд унчваа. Тэрийг одоо ярилцаж байгаа. Яг зүгээр нэрийг хэлэхгүй ярьж болно шүү дээ бас. Аа. Ер нь гэхдээ энэ байдгийг. Аа. Ер нь бай. Ам их хортой. Ортой хүний чинь барилдааны юу алднаас алга болгочихсон. Барилдааны зүгээр цэвцэмэг барилд зүудээ шүү дээ. Аа. Аутлааны янз бүрийн ярьж болоод их гэж юм уу гэж үтэл өөр юм гээчтгүү. Өрн тэр амгцсан доо дэвжилгүний уусны барилдааны арга хэцэн таагч юм байл. Аа. Ахтыг арга барилдсан дархан мэхэн ч үзүүлсэн. Дархан мэг юу гэхээр ам мэг гэсэн. Арга барилдах юм ам мэг гэдэг. Аа. Ам мэхэн дуусах гэхдээ гомдолтой байхад хорсолтой байх тий. Тэгээд яаж болдгоо шүү дээ. Аа. Ямар тийм дээр чинь зодтолтой юм биш. Хэрэлдээ зогсож байлтай юм биш. Аа. Тэгээд чинь том юу гэдэг юм дээр. Тийм байдаг байж. Тэгээд энэ 2009 оны наадам та хөлийн цэц хийсэн тийм ээ. Хөлийн цэцээр ажиллаж байсан. Тэгээд Мөнхбаатар Арслан манай нэвтрүүлэгт орохдоо танд нэг жаахан гомдож явдаг тухайга ярьсан юм л да. Тэр нь юу гэхээр нөгөө Өсгөө авраг Мөнхбаатар Арслан хоёрын барилдааныг одоо хөлийн цэцээр ажиллаж исэн хүн нь та юм байна. Тэгэл нэг михийгээл явах гэхээр ингээд намайг ерөөсөө михийлэхгүй барьж авчаа барилдаан зогсоочод байсан гэж. Яг танд ингээд нэг жаахан гомдолтой ярьсан. Та яг би таны тайлбарыг би сонсъё гэж байгаа. Аа. Шилүү тэрийн бүхэн дөрөвцөн биш үү? Хоёр бүхэн гэж барилдаад. Аа. Одоо шуудны барилсан юм ингээд таж уулын давхар шуудаг аваад хаялцах байсан. Ингээд барилдаад ингээд нөгөө үлэн халаач юм уу тавиулчаад ингээд тавьсан тохиолдолд ч дараагийн барьцаар улуу цагаан дээр хараад бичсэн зүйлчдэг. Тэгээ барьсан салчтаан зэрэгэл барьсан салаад захруу гарчтаан зэрэгэл дараасан тулаад голож барилдахтаа дараагийн барьцаар бүрэлдэнэ. Барьсан дараа нь бол тайлбар тэр Мөнхбаатарын Мексикигээ явж исэн гэдэг бол удлаж яадаг байхгүй унчгаал хамгийн сүүл Мөнхбаатар яаж ус би өөрөө ээлжих хурцаад авчихсан байсан шүү дээ. Аа. Тэгээд тэрэн дээр нүднээс оролцоо байхгүй. Өөрөө ээлжих хурцаа авсан. Бүх юм авсан нөгөө. Дагуул ингээд барьцаа авсан. Тэр нусхан тавиулаа тэгэл хийсэн байхгүй тэрэнд ч. Суулж байгаа. Зүгээр ингээд барилдааныхаа барьцыг тавьчаад нэг нь халаа тавиулсан. Тэгээд нэг нь барьсан тэн дээр чинь болоо нөгөө дөрвөн дээр чинь аль нэг нь барьцаа тавьсан тохиолдолд дараагийн барьцаар бариулж барилдана гэж бичсэн байгаа шүү дээ. Тэгээд захруу гал очтон зэрэг тулж яваад голож барилдаа гээл. Тэгээд одоо болгоцсон зэрэгтэй нэг Америк юм ярьж илдэг нэг их шиг болоод тийм. Ер нь бол тэр дөрмийн хүрээнд байсан л гэж та хэлж байгаа. Тэр дөрмөөс юм гэж байхгүй. Түүнээс одоо унтсан багтан татаж усгаж ирээд би ингэ тэрвэрч яриад. Аа. Юу байхгүй ч энэ унсан бүгд шалтгаан унтахгүй гэдэг шиг л. Аа. Одоо дээр үсэн тэгж ярьдаг байх. Хүний чинь үлийнхэн цөөрөөд ирэхэд жоохон удлаа ярьдаг болт юм билээ гэж. Аа. Аа. Тийм байдаг байж. Тэгээ ер нь танаас хойш ч одоо танаа нутгаас ингээ улсад төрүүлээд авраг болсон хүн байна, арслан болсон хүн байна.
Тэгээ одоо эднээс ч яг тийм бидний тасгалжуулагч хийчихсэн байсан. Тэгээ өөрийнхөө урангаа галыг хаж явдаг гэсэн манай зумын явзар одоо надаас л аврагуулсан, гагойг надаас л орсон болсон. Одоо юм манай бямтрч байна. Одоо би нэг зөвлөг хийгээл явж илээ гэж өгдмөрөлдчихл байна. Ерөн зүгээр энэ төрийн наадам төрүүлэх хэмжээний улсуудын бэлтгэлийг одоо яаж тааруулах вэ тийм ээ? Одоо сэтгэл зүй, бие бэлдар, хоол унд гэдэг одоо маш нарийн дэгж аягтай байж хоол унд нь ерөөгүй дэглэмэн барих хэрэгтэй. Сайхан нойртой байх хэрэгтэй, сайхан амарч яддаг байх хэрэгтэй. Дэлсэл одоо янз бүрийн юу одоо яах хэрэгтэй ганц жилдээ нэг өрөлддөг юм. Тэгэл онаахан чил битчих гэдэг нэг жоох амраагаад юм яах тань зэрэг орой өдөрч зүгээр дээд мэлтийг барилдаж өсөлдөж байж үлгэрээ авчих гэдэг ингээл бас тэг янзд байхгүй болохгүй шүү дээ. Хоёр төлөө өөртөө итгэж өөртөө зөвлөж тавих хэрэгтэй. Тийм ерөөсөө багш хүн гэдэг нь бол одоо тэр хүнд эцэг хийсэн заяагаад төсөн сайхан бие үлдэр байна уу байна. Авьяас байна уу байна. Тэр хоёр нийлж цол авсан байна. Тийм ээ. Тэгээ өөрийн урдаан тавьсан сайхан зориг байх. Зоригтой хүрэхин тулд одоо зөв түүнээс одоо дэшээ харж гэтэл дараач хулчгаад одоо сайн барих нэг юу байх. Тэглэн зөв хэрэгтэй. Амсгайгаан зөв задлах хэрэгтэй. Тэгээ манайхан тэгж каросон явахгүй байх гэсэн зарим ус. Манайхан гэж жоохон биш юм одоо бүчүүдийг харж байгаа. Тэгээд энэ ч барилдахаар жоохон ачаалттай барилдаа хийхдээ зэрэг амсгаан задраг бүглэрч өгөхгүй суурч гад одоо өрөөсөн гэдэг. Тэр чилдэ нэг юм дутгаар тэгж байгаа шүү дээ. Мэдээлэлтэй өрөөнд тохируулаад ингээл явчих юм бол өөрөө хувийн дэглэм, хувийн хариуцлага энэ чинь биений төлөө барилдаж байгаа юм биш шүү. Би өөрийнхөө төлөө барилдаж байгаа. Өөрийнхөө нэрийн өмнөөс барилдаж байгаа. Энэ дэвжэнийхээ нэрийн өмнөөс барилдаж байгаа гэдэг тэр ухамсарыг бол унасаа өөртөө шингэх. Муу барилдуул дэвжэний нэр гэх миний нутгусны нэр гэх. Сайн барилдах юм бол ийм байна. Өөрөө сайн барилдах юм бол шагнал мөрөв юм. Гэдэг талаас нь одоо ингээд түр заах одоо ингээд явах юм бол тэгэл эд барилдах нас ч могнохын хугацаатай шүү дээ. Эд цагаан амжилт гарах нас бол нэг 8 жилийн нас л одоо нойрон 33 жил давуулт. Одоо вилээд бүр вагонтой бүрдээ сахах юм. Мөрөө зөө байна. Наснасаа гэлдэг юм байна. За тэгээд одоо төрийн наадамд өгчлөө. Тэгээд одоо наадамд өгөхөд ирэхээр одоо багш дасгалжуулагч хүмүүс бүхчүүд гээл нутаг нутгийнхын үзэгчид хүртэл дор бүрнээ таамаг дэвшүүлээд л за энэ жилийн наадамч тэр төрүүлэндээ энэ цол авандаа гэж таамагаа дэвшүүлээд эхэлдэг. Та энэ жилийн наадмын ерөн төрийн наадам аль зүг рүү явчих вэ гэж бодож байна төрөө. Тэгээд одоо би мэдэхгүй юм одоо зурхаач биш. Мэрэгдүүлэгч биш. Тэгээд одоо яг тэний багцаа жилийн бол одоо хэн сайн бэлтгэл хийж хэн сайхан одоо биеийн зөв авчиж багш тасгалжуулагч өгөөг жилийн бэлтгэл сургууль жилийн бэлтгэл сургуулиудад тэр айлавч гэх юм одоо ханаа төрүүлэхэд тэг үгүйс газар байхгүй болсон. Одоо шилэл би энэ Сүхбаатарын энийг өсвөрийг одоо төрөлжлөгээд гайхахаар болсон үг төрөлдөлөө шүү дээ. Сайхан барилдаж байгаа. Одоо ярих юм байхгүй барилдаж байна. Хотелцээ заавч бол одоо төрүүлэхэд төрүүлгэл өстой өндөрүүлэн хангаа одоо надад болох билэн байна. Арангаа гарсан сайхан залуучууд байна шүү дээ. Өнгөрд нь байна. Одоо Сүхбаат байна. Одоо сайхан залуучууд. Байна одоо Батсуур байна. Одоо сайхан ер нь сайхан залуучууд зөндөл байна. Хиний юм гэж хэлбэл одоо манай бэмтгүүд бэлтгэлээгээд томцолтой урдсан одоо тэгээд сайхан бэлтгүүд сайлуулт нэг сайлуулах хэрэгтэй. Тэгээд энэ томцолтой асуудал бол одоо дараагийнхад 8 дүүтэй дээшээ одоо 4 тэгээд дээшээ бэлтгэх. Одоо Батсуур уран орох юм бол одоо жоохон үзэг гэсэн юм дээр үзэхэр ч одоо энийг тэгээ ноолч өгөх юм шүү дээ. Тэгээд яригадаад байгаа шүү дээ. Ер нь энэ ямар газраас бүх их төрөөд идэг юм бол доо тийм ээ. Нарангаа, Өрхангаа, Увс гээл одоо үе түмэн бужигнсан олон бүхтэй газрууд байна. Зарим газрууд бол бас бүх цөөвтөр тийм ээ. Энэ яг юунаас шалтгаалж байгаа вэ? Би одоо тэр баягад их нөлөөдөг болов гэж сандгийг. За. Одоо эсвэл Увсын бүгдүүд чинь дистил байна. Дистил бол одоо гол байна. Жазарг нь гол хоёр
ил сургууль шүү дээ. Аа. Тэгээд одоо эсэн дурсан чацарга гол байна. Одоо толгойд усан юм болж чацарга нэгдэл. Баялаг хүчин зүйл бол өстой тэр чигээрээ өстой нөгөө цэвэр байгаад чинь нөгөө сэргийш биш шүү дээ. Аа. Таларанга уранга бол сайхан болон дээр юусэн. Тэр нэг ерөнхийдөө нэг одоо шийдвэл сайхан байгаад ногоцгой гардаг газар бас ногоцгой гарна үстэй. Тэгэхээр энэ үндсээ ядаа үж өн дээр юу дэйцүүд одоо үндсийн одоо ядаа үж тэргээр л үж шүү дээ. Дарангаач одоо ч нэ болгонч ямар байна одоо тэгэл нэг тэр үндсэн муутай газрууд одоо тэг бас саяхгүй байх гэсэн надад дээр. Юм уу явахсаач одоо дээрийн бүгдч юм бол одоо нэг тэс квадрат гэсэн байна. Тонтон мавар одоо скватер тэгээс одоо 2 цагаа угдаад тэр тэр өмнөдөр алтан жоо гэх нэг сайхан уу байна одоо сайхан бэрэлтээр үйлдэл дээр. Скватерын дээр өсгөө байна одоо энэ хэлсэн болоо ямар цодон төгөд бэлэн болцоо харагдаад байна. Улсын салтнуудыг нухаадлаа тийм ээ. Юу ярих юм бол монтог одоо сайхан би явж энэ сайхан одоо энэ барилжуу бормоос хадгалж бэрэлдэх хэрэгтэй. Одоо наранга бацуур сайхан бэрэлдэж байна. Сайхан залууч манай өрөнгө наранбаатар мотор гэдэг энэ сайхан одоо нөө хаалган дээр ирээд огшоод одоо судлуу зөнд байна. Энэ өмнөгөө бас нэг актер ингээд дорж болом. Нэг актер байдаг нэг юм. Өөргөнцөд тэр юм дүүл барьсан. Барьсаар гаргаж үлдээд байдаг. Барьсаар гаргаж үлдээд хүн бярдуулдаг. Ер нь авиас байхад хүн жижигдэхгүй байх тийм ээ. Яаж одоо баасан гаралт. Яаж хүн жижигдэж байна. Энэ өдөө ганц зэрэг гацхыг гаралт. Энд харахад хүн сумар л шүү дээ. Тэгэхэд энэ өдөө манчиг хуурсан ч одоо энэ хоёроос нэг тийм том байгаагүй үлгэр баасгүй ган хоёроос жижиг өнчөнхүү гэдэг байсан гэвээс тий. Тэгэхээр чи жижигхэн хүн байсан юм болов. Барилдаан цөөхөн арга техник ихтэй байсан шүү. Ихтэй тэгээд тэрнээ одоо барьцтай тэгэл. Тэгэхээр тэр чинь тэгээ хүн жижигддэг байх. Санаад байна шүү. Бат Эрдэнэ авраг Орхонбаяр Арслан гэнэг дэрэгдээ суулгацсан юм ярьж байгааг би нөгөө фэйсбүүкээр лайвыг харсан чинь ер нь нэг жаахал цээжээс өхмөр санагдаад эхлэл буруудж байгаа шинж шүү гэд нэг айхтар сургаал хэлж ин лээ. Тэгэхээр та бас Ахмад хүний хуваарийн залуучуудаа нэг за амжилтанд хүрэх гэвэл хүн яаж явах хэвээр байдгийг нэг сайхан хэлээд өгөөр. Одоо би өөрсдөө шавнарт хэлтийн залуучууд таарсан цаа ососоо ямараа нэг би энэ зэнзээ өсгөрөө түгээ хэлхэл мэлгэлээр очив тийм л да яараа. Алтар дээр явдаг чинь. Тэгээд бас асууж идэгдэг. Өсөд одоо хүн би ингэж хараад байгаа. Одоо энэ заалны ингэ барилдаан дээр очиж заримдаа ч өрлөмөрлөг өндөр аваар хэмжээнд очиж өөрөө л онцлог тэгэл зүгөө бол гараад босооч. Очоод яагаа явах вэ? Очоод юугаар үзчихгүй гэж. Зурагтаар үзэн нүдээр үзэх чинь шал өөр байхгүй юу? За. Зурагч нэг хэсэгчилж харуулсан зурагтаар ингээд нэ. Өөрийнх нь нүдээр ингээд харах зүйл байна. Энэ барилдааныг бол харж одоо ингээд маш сайн харж байх хэрэгтэй. Ямар нь яаж барилддаг юм, ямар барьстай байдаг. Жижигхэн хөвгтөөс ч юм уу тийм барилдааны юу гарна шүү дээ. Хоёр зэрөөсөл тэр одоо өөрийн хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй. Хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөрлөх. Зүгээр одоо би одоо нэг амбиарсан болчихно гэж чинь одоо ингээ бодоод байж мөрөөдөл нэ. Мөрөөдөлд хүрэхийн тулд хөдөлмөрлөх. Зүгээр өгчмээ чи өстө мундаг мөрөөддөг юм билээ. Хэдэн жил мөрөөдж ингээд тэмдгийн очиж ингээд юм зүтгэж тийм. Тэр хөдөлмөр биеийн зовж явах хэрэгтэй. Ахмадуудаа саунддаг хэрэгтэй. Биеийн зовж амтуудаас өгсөө одоо би бодод эднүсээс зарим тэгж боддог байлгүй да. Одоо чи шинжилгээний техникийн 90 болсон бод эднүсийн одоо юу тэр дэргүүд одоо компьютерээс одоо бүх хүчлэг байна шүү дээ одоо гэл. Тэгж боддог усуу байж мэдэн шүү дээ яаж боддог. Баг хийхгүй тийм ээ тий. Тэгэхээр ч бол энэ нөгөө Төрөдөр зүгээр нэг үг байдаг. Ямар үг их гоор өнгөрснөө их гоор ирээдүйч юм аюугаар муудна гэдэг нэг
иснээд байдаг шүү дээ тий. Тийм. Үүсэг сайн дадаа хөдөлмөрлөх хэрэгтэй. Бэлтгэл гэмтлээс их сэргийлж явах хэрэгтэй. Одоо видео заасан таарсан одоо сайхан хүн видео таарсан зодож удахтай бол хүн харсан ч гэсэн цөөрхөн харагддаг шүү дээ. Аа. Одоо манай хөгжүүлсэн зарим нь одоо гэтрхэн нарийн хэл үүсвэстэй гэж барилдчиход байгаа. Нөгөөдүүд их агааруул мэдээг авчих гад байдаг. Аа. Тэгэхээр стандартын хэмжээ байдаг. Тэгээд стандартын хэмжээнд таарсан зодож удахтайгаа барилдаж. Багстаас хөгжүүлэгчийнхаа үгийг их авч явах хэрэгтэй байна. Аа. Танд ер нь ярьчихмаар бодсон юм байна. За нэг энийг ярьчихвал гэж бодсон юм. Болсон. Зөвхөн урлаа одоо тэгээд. За тэгээд өнөөдөр бас нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Арсландаа их баярлалаа. Тэгээд одоо нэвтрүүлэг маань ер нь үгээр өндөрлөх гэж байна. Тэгээ манай нэвтрүүлэг дээр маань энэ хандгаатай жамжуулан гээд аршааны хамт олон одоо хамтран ажиллаж ивент итгэж байгаа. Тэгээ танд бас ийм нэг сайхан аршааныг ингээд нэг сар хэрэглээрээ гэдгсэн. Тий. За сайхан аршаанаар үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаад үнэтэй баярлалаа. Ямар ч бөхсөөд минь одоо үндэсний үйлдвэрлэлийн сайхан хоол он шингээхээ сайхантай ингэж өгдөг хандгаатай жанжуулан аршаана авч хэрэгэлцгээж байгаарай гэж. За тэгээд нэвтрүүлгийн маань хаамарт дуглан саатсан Арсландаа хождынх нь ажил амьдралд сайн сайхны дээдийг хүсье. Тэгээ шавнараас нь бас одоо төрийн наадмын төрөө зүрийн бөхчүүд олон сайхан төрөх болтугай. За ерөөдөр болтугай. За ингээд эрхэм үзэгчтэй гүндүүгээрээ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Шинэхэн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.